За ингээд та бүхэндээ энэ хоноогийн бүр хамгийн сайхан бүхний хүсийг өргөөд өнөөдрийнхөө амьдралдаа там болохгүй явж болохгүй гэсэн жигсэн тавтай бодлыг өрж байна. Баярлалаа. За ингээд одоо сүүлийн үед ч яг 10 хэдэн жил болж штэ. Манай нам туяа доктор маань болохоор телевизээр яг хүмүүсийн бүр дахин зөвхөн хэрэгтэй болгоныг бид хэлж байгаа тийм ээ. Маш их чөлөөтэй бий сууж байгаа тийм үү? Бид бүгдээ хаасан тийм ээ сонссон. Тэгэхээр одоо энэ сайхан сэдв одоо дээрх аимшигтай сэдвээр доотлон хэрэг сайхан сэдвээр миний намайг бодож харж уншиж байгаа. Тэгэхээр одоо энэ сэдвээр та бүхний сонирхыг мэдүүлж байгаа. Сэтгэл судлалтай ухааны доктор гэр бүл судлаач хатагтай нар туяг өрж байна. За сайн байцгаана уу? Яасан хөөрхөн загварч өсвөжүүд вэ? Яг зургаар цагаас эхлэх ёстой байлаа. Гэвч ТВ-д андуудаас нааш хүмүүс их ирж байгаа. Бити эхлэеч гэж хөрсөн учраас 30 минут үлээх гэсэн өөрчлөлт. Тийм ээ. Тэгэхээр бид өнөөдөр амьдралын асуудал ярих гэж байгаа. Бид амьдралын төлөвлөлтөд хайрын асуудал ярих гэж байгаа. Тэгээд товч танилцуулах би өөрөө хууль зүйн ухааны гэр бүлийн эрх зүй гэдгээр мэрэгсэн. Хууль гэхээр зөвхөн шүүх цагдаа биш ээ. Хууль гэхээр гэр бүлийн харилцааг зохицуулдаг хүнийг бас хуульч гэж хэлж болдог. Манайхаар зөвхөн эрүү иргэний хэрэгээр ажилладаг хүнийг хуульч гэж үздэг. Бидний эсрэг байдаг хүн домноос их сургууль төгссөн. Яг энэ чиглэлээр би зэрэг хамгаалсан. Тэгээд 16-7 жил зөвхөн хүний амьдрал чагнажсэн. Их олон айлын амьдралыг 3 цагаар, 5 цагаар, 8 цагаар чагнасан. Зарим нь хэдэн удаа дараахан ирж ярьдаг. Яагаад гэвэл хүний амьдрал яана гэдэг асуудал байгаад байна. Өглөө орноос босоход та бүхний амьдрал яана гэдэг асуудал байгаа учраас яагаад тэр яана гэдэг асуудлыг шийдэж чадахгүй байна. Бид өөрсдөө бурхан гэж бодохгүй учраас шийдэж чадахгүй байна. Хэд нэгэн шийдэж өгөх юм шиг бодоод байна. Тэгэхээр юу вэ гэхээр өнөөдөр бид ихэнх хэвлийгээс бүрэлдэснээс хойш эхийн хэвлийгээс яах гэж гарч ирсэн. Бид яах гэж цэцэрлэг сургуульд явдаг юм. Бид яах гэж ихтэй сургууль сурдаг юм. Бид яах гэж хань ижилтэй болохыг хүсээд байв. Бидэнд яагаад заавал хайр хэрэгтэй байгаа юм. Бидний зүрх сэтгэл яагаад амарч өгөхгүй байгаа юм. Бид орон байртаа хоол хүнстэй бид өмсөх хувцастай тэгсэн ч бидний амьдрал яагаад тайвшрахгүй байгаа юм. Бид өөрсдийгөө таньж мэдээгүй учраас. Бид өөрсдийгөө юу хүсэж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Бид маш бага юм хүсдэг. Маш энгийн юм агуу байдаг. Маш эгэл юм агуу байдаг. Ганцхан тусал гадаад их дадаад нэг ширхэг нэгэнгүй их орыг бий бол. Нэгэн зүйлийг иж хийдгийг ойлгох. Өнөөдөр ярих гэж байгаа сэдв бол тэ үнээр ухамсарлаж үрд мөрдөг зарчмыг ярих гэж байгаа. Бидний өвдөөс монгол хэлээр ярьдаг хүмүүсийг амьдралыг нээгдэж болгож байгаа. Түүнээс би ном ярихгүй. Ном ярьдаг хүн шүү дээ. Хүн уншдаг. Энд сууж байгаа бүх хүмүүс гэр бүлийн асуудалтай. Бүгд ихээс төрсөн байгаа. Тэнгэрээс онжирсан хараас ирсэн хүн байна уу? Зүгээр байж чинь гараад ирсэн хүн байна уу? Байхгүй. Бид эцэг их биеийг хайрсан учраас бид секс хийсэн учраас бид үүссэн гэдгийг бүхэн зөвшөөрдөг. Бид муухай асуудлыг хэдэн цагаарч хамаагүй, хэдэн өдрөөрч хамаагүй ярьдаг. Тэгсэн тэрний зөв юмыг болохоор ярьж чадхаа байсан. Ийм нийгэмд өнөөдөр энгийн асуудлыг ярих энд агуу зүйл багтж байгаа нэг ойлгоод хэсэгхэн хугацаанд төрхөн зуур үйлчилдэг зүйл биш. Үнээр ухамсарлаж өөр мөрдөгдөг зүйлийг бид сонсох гэж ирсэн. Хүн гурван зүйл хэрэгтэй. Гурван зүйл л хэрэгтэй. Нэгдүгээр бид өмсөх хувцас хэрэгтэй. Бид шатан ирсэн. Бид даараад байгаа. Явж бид хувцас хэрэгтэй. Бүр хүссэн хувцас авч өмсөх хэрэгтэй байгаа. Тийм биз? Бүр брендийн хувцас авч өмсөх хэрэгтэй байгаа. Тэгж бид камсын хувцас өмсөж боломгүй байна. Хүний хувцас өмсөж боломгүй байна. Бид өөрийнхөө хувцастай байна. Тийм биз? Зөвхөн танд зориулагдаж хийсэн хувцсыг өмсмөр байна. Гайхалтай юу? Гайхалтай. Хоёрдугаар нь өлсөж өгөх гэдэг. Тийм биз? Өлсөж болохгүй. Тийм ч идэх хэрэгтэй. Бид идэхдээ эрүүл ахуйд нийцсэн зүйлийг идэх хэрэгтэй. Эрүүл хүнсийг идэх хэрэгтэй. Эхийн цагаан сүгээр бид хорвоодлыг амьдсан байна.
Бид юу ч болоогүй юм шиг хорыг хилж хэлдэг. Бид та татаж уушгаа холбоордог. Бид архиуж эдгээ холбоордог. Тийм сайхан байсан бол ээж маань эхээс гараад ирэнгүүт арх өгөхгүй яасан юм. Эхээс гараад ирэнгүүт тамхи зуулахгүй яасан юм. Бид агаар сахид бидний гаргадаг байсан. Бид яагаад энийг мартчихээ? Тиймээс хоёр дахь зүйл нь болохоор идэх хоол. Нэг дахь зүйл нь өмсөх хувцас. Гурав дахь гол зүйл бол бидэнд орон байр хэрэгтэй. Бид өөрийн гэсэн орон байранд амьдрмаар байна. Бид түрээсийн байранд амьдрмааргүй. Бид гэрч гэсэн зөвхөн өөрийн гэртээ амьдрмаар байна. Гэртээ байшинтай болох юмсан, байшинтай хаустай болох юмсан, хаустай өөрийн гэсэн ордонтой болох юмсан. Тийм үү? Тийм ээ. Бид үргэлж энийг хүсдэг. 10 хүртэлх насны хүүхдүүдээс би маш их асууж ийсэн. Чи хэн болох юм? Чи юу хүсдэг юм? Би баян болохыг хүсдэг. Бүх хүүхдүүд хэлж ийсэн. Би баян болохыг хүснэ. Би банкны захирлыг хүснэ. Би тэрмонтол болохыг хүснэ. Гэвч 10 наснаас дээш бүгд хиймэл дүрсгэж байна. Би заавал гэж боддог. Чи хэн болмоор гэдэг. 15 настай би цахилгаанчин болно. Би цагтаа болно. Би хуульч болно. Би банкны эдийн засагч бодлоо. Энэ зүгээр баян болохыг хүсэж байгаа шүү. Юу хийж болно шүү. Би баян болохын тулд ажил хийдэг. Бид хэсэгхэн хугацаанд төр зур сурдаг сургуулийг бүгд төгссөн байгаа тийм ээ. Энэ төр зургийн сургууль гэдэг бол яасан зүйлээ суралцж гин үү? Суралцж байна. Ихтэй сургууль суралцж гин үү? Суралцж байна. Тийм ээ. Суралцаад дуустдаг сургуулийн боловсролыг бид нар чухал гэж үздэг. Гэвч үүний цаана дуустдаггүй сургууль байдаг. Ихэнх хэвлэгээс гарахад энэ сургууль руу элсэж ордог. Эхээс энэ хорвоод их ертөнцөөс бурхан болоод явхад энэ сургуулийг төгсдөг. Та 30 жил амьдраад өгөхч вэ? Та 60 жил амьдраад өгөхч вэ? Та 90 жил амьдраад өгөхч вэ? Энэ сургууль энэ удаан хугацаанд бид суралцдаг. Бид эргэн тойрны харан суралцдаг. Бид өөр сайхан явж байгаа инээж байгаа хүмүүсийг харан суралцдаг. Бид сайхан явж байгаа хүнийг харж суралцгаа мартсан бай. Бид үргэлж өөрийнхөө амьдралыг өөрөөсөө доошоо амьдарч байгаа хүмүүстэй харьцуулт хийж байна. Тийм. Манайх чи гондог тэдний акцент ундаг. Манайх хөл дүүжлэг надад их бүр унаа байхгүй. Гэтэл үргэлж доошоо харьцуулт хийж байгаа учраас бидний амьдрал нэг л мэдэхэд эвгүй хэцүү байдал байна. Та өөрөөсөө сайхан амьдарч байгаа хүмүүстэй харьцуулт хийгээд байх юм бол сарын дараа таны амьдрал дэшээ гарах болцоо одоо. Тэр хүмүүс 3 цаг унтчихэ. Тэр хүмүүс 15 цаг унтаагүй. Бид өөрийнхөө амьдралыг явдаг үхчих шиг болгож байна. Бид хараад байгаа юм харахгүй байна. Бид ярьж байгааг сонсож байгааг сонсохгүй байна. Бид ярьж байгаа юм юу ярьж байгааг мэдэхгүй байна. Бид юу бодох ёстойгоо ч мэдэхгүй байна. Юу бодох ёстой юм? Зөв байхыг бодох ёстой. 3 төрлийн хүн байна. Бурханлаг хүмүүс гэж байна. Оюунлаг хүмүүс гэж байна. Ардгууслаг, амтналаг хүмүүс гэж байна. Бид амтналаг хүсэлтэй байна. Бид толгой дотор бодож байгаа хүсэл болгоныг ярьж байдаг. Бид толгой дотор бодож хүслээр дагж байдаг. Хүн амтнаас юугаараа ялгаатай? Оюун ухаанаараа ялгаатай. Бид оюун ухаанаараа ялгах юм байна уу? Байхгүй. Өөрчлөлт байхгүй. Байхгүй учраас тань яана гэдэг бодол байгаа. Байхгүй учраас тань заавал нэг асуудал байгаа. Таны хань таны хүслээр байхгүй. Та ганцаараа байна. Хэн нэг таныг ханаа гэж харахгүй байна. Та жаахан л өөрчлөгдөж. Таныг хань чинь ханаа гэж харж байна. Та жаахан л өөр болчих. Таны эргэн дойрны бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ. Та өөрөө өөрчлөгдөж чадахгүй ч хүнээс битгий өөрчлөлтийг хүсэж. Энэ сууж байгаа бүх хүн өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа гэж би бодож байна. Энэ цаг үеэс хойш би боддгийнхаа эсрэгийг бодъё. Ярьдаг зүйлийнхаа эсрэгийг ярив. Бид хийдэг хөдөлгөөнийхаа эсрэг хөдөлгөөнийг хийнэ. Жаахан суух гэдэг нь өөртөө гарыг цог ямар залахгүй юм чи бос хоолой. Тийм маргааш ухаана. Бос чи одоо өөрөө угаа. Өөртөө ярьж сурдаг гэдэг. Хүн эхлээд өөртөө ярьж чадахгүй байж ээж. Өөртөө шаардлага тавьж чадахгүй байж ээж. Өөртөө шаардлага тавихад дургуутдаг байж ээж. Яг гэж хүн шаардлага тавих вэ? Гэр бүлийн амьдрал гэдэг бол өөр хүн шаардлага тавьж, өөртөө шаардлага тавьж. Өөртөө яриад өөртөө таатаа нарахгүй амьдраад байгаа хүний нүхэн хараад алхахаас байна. Ай шатс чадалтаа зугаалтаа учраас энийг хийгээд яваа. За, тавтаа шүү, тураараа. Шатаава. Шивэт. Яа хийвэр аваад. За, бас. Одоо хий. Тэгэхээр хүн бол ерөөсөө 3 төрлийн хүн байдаг гэсэн. Бурханлаг хүн гэдэг бол бодол санаа хүний төлөө, үг яриа хүний төлөө, хийж байгаа хөдөлгөөн бүр хүний төлөө. Үүрийн амьдрал хаанаас гарч ирэх вэ? Үүрийн аз жаргал хаанаас ирэх вэ? Нэг цагийн жаргал бол унтаац ирэх. Би ямар хөө амар нь өссөн ч амар унтаац ирэх. Нэг өдрийн
боловсрол авах гадаадтай найзууд ирж зугаал болов. Өдрийн жаргал сайхан жаргалтай байна да. Нэг сарын жаргал гэр бүлтэй бол. Нэг сар жаргалтай. Нэг сар асуудал үүсэв. Нэмэт танаа арт гарсан ямсан бай тав чигээр нэмэт танаа ямар тэнэг юм бэ өөрсдийнхөө тухай ярих хэрэгтэй өөр хүний тухай ярих сарын дараа нэг сар болоод ингээд амаа тагичдаг байхгүй тийм ээ нэг сарын жаргал гэр бүлтэй болох нэг сар жаргал шүү түүнээс цааш зовж магадгүй. Таны хувьд зовж ийна гэж бодогдож магадгүй. Та гэхдээ зовоогүй. Таад жаргал төрхийн тулд та зовлонтой байх ёстой. Ягаад өдөр чинь ээж идэгэй? Ягаад жаргал зовлон байх ёстой юм? Таны зовж исэн чинь жаргал төрж болно. Та жаргалтай юм шиг бүх асуудалгүй байж юм. Та нэг л өдөр зовоо. Нэг л өдөр зовоо. Таны хаяад хийж байх. Та өөрийг хүслээр байлгаа. Таны жилээ маш их өөрийнхөө хараанд болгочихсон хүмүүс их зовлонтой байв. Тэр тэмцэл гэдэг үг яриа зүрх гэдэг асуудал байх ёстой. Гэр бүлийн их сургууль эхээс төрж орсон хүн бол хороо бас явах явдлаа хэн нэгэнтэй нэг хүн болохын төлөө явах ёстой. Аз жаргал гэдэг зүйл нэг хүн очдог. Хоёр хүн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хүн шиг байгаа тохиолдолд аз жаргал хизээш очихгүй. Нэг л хүн шиг болсон тэр цаг таны зүрх сэтгэл амар тайван болж та жинхэнэ аз жаргал таны тэр нойрмуу ханжсэн чинь, таны тэр хог шүмдээд уурж уцаалж байсан чинь, таны тэр хүүхдээ өгүүлээд нойргүй, хүүхдээ хуураад байсан чинь аз жаргал итгээрэй. Энэ үнэхээр тийм байх. Гэр бүлийн аз жаргал гэдэг нь үр хүүхэд төрүүлэх дээрээ, үр хүүхдээ өөрөөсөө илүү сайхан амьдралд оруулах дээрээ гэр бүлийн аз жаргал тогтдог. Энэ амархан зүйл биш, сайхан зүйл биш. Зочин нэрээд ширээн дээр одоо эдээ гудаа элбэг тавиад энэ хэсэгэн зуурын асуудал аа, үүргийн асуудал биш ээ. Имэд тэгээд би бурханлаг амьдарч бол мэдээж хэрэгэнд байгаа хүмүүс бурхан би бурхан гэж бодсон хүмүүс гараа өгч би бурхан штэ гэж бодсон байна. 1 2 3 4 5 6 7 8 10 бурхан сууж байгаа. Өөрөөр бид 200 бурхан байгаа. Би бурхан биш ээ. Мэдээж бурхан биш. Өөрийгөө тэгээд эцэн өөрийгөө бурхан биш гэдэг аа чи хэн таны бурхан гэж хэлдэг. Хэн ч хэлэхгүй. Эцэн өөрийгөө ихлэх хайлчаач. Ямар сайн байтартаа юу чанаа. Ни байж. Амар ни байж царай. Ихмэн ийм чигтэж гаргачих гэжтэй. Тийм үү? Миний хөлийг хараад байгаараа. Энэ өөрийгөө утаанд оромжилдаг. Эцэн өөрийгөө утаанд оромжлохоор өөр хэн таныг сайхан гэж хэлдэг үү? Бодлоо. Хорвоо ертөнцид хүн болгон царийн ганц. Хорвоо ертөнцид хүн болгон өөр байхгүй юу? Нэг дурсал шиг бичлэх нэг ч хүн байхгүй. Энд байгаа бүх өөр байх хэрэгтэй. Яг нэг хүн шиг байх нь утгагүй. Битгий нэг хүн шиг бай. Өөрийнхөө л бай. Өөрийнхөө байхын тулд айгүй гадаа сонирн бай. Өөрийнхөө байхын тулд тамхи татаад хүмүүстэй нийлээд өөрийнхөө байх гэж найдуудаа дуудаад адилхан бүгдээрээ шатснаа ярьдаг гэдэг байна. Яах вэ? Ёох баба. Болно штэ. Тэр нэг наач юм да. Нэг удаа яагаад Ох, наач өгчтэй. Тэр сайн сэтгэл юм. Саад сайн ингээс гарч ирсэн. Ер нь хүн инээж чадхаа болсон шүү дээ. За тэр оюунлаг хүний тухай ярив. Оюунлаг хүн гэдэг бол зөв, буруу ялгардаг. Зөв, буруу ялгардаг. Зөв аргаар маш их баялагийг бүтээдэг. Оюунлаг хүмүүс байдаг. Маш олон хүнийг нэрэнд итгэдэг. Маш олон хүн өглөг хийдэг. Тийм чадaltaй гэдэг мэдрүүлэхийн тулд олон хүнд биелэг өгдөг. Олон хүнд амьдрах арга ухаан зааж өгдөг. Энэ оюунлаг хүн нийгэмд 10% болох юм бол нийгэм мөн байхгүй. Бүр мөн байхгүй хөгжим. Энэ бүх баялагийг хүн бүтээсэн. Энэ сансар өгдөг хүн эзэмших. Хүн бүхний чадна. Хүний оюун тарих. Хүний оюун ухаан хязгааргүй юм шүү дээ. Бид өөрсдийгөө хайр, оюунлаг болохын төлөө зүтэг. Та дандаа за хулгай хийж үзүүс гарав. За гарав. Хулгай хийж үзсэн. Би хулгай хийж. Би дээрээс явах би хулгай хийж. За төрөвч юм уу ямар нэг утсаа юм уу хулгай суйлс уус гарав. За гарав. За энэ хүмүүс маш их хүмүүс бай тийм ээ.
Энэ хүмүүс бүгдээ хулгайч. Хулгайч учраас юм хулгаад алдагддаг баг. Энийг битгэв. Та хулгайч учраас хүн таны имийг авдаг. Тийм ээ. Хүний имийг илүү хараад авцсан учраас таны юм хизээ нэгэн цагт алга болдог. Би маш олон гэмт хэрэг хийдэг эцэг их хүмүүсүүдийг маш олон жил өөрчилж ирсэн. Өдөрт 3-4 удаа хулгай хийдэг хүмүүсийг аваад би ямар ч 7 хоног ихийг хайраад тэр 30 хүүхдийг хайрлаад үнсээ том суруугийн аваад нүрийн цэвэрлээд тийм ээ хайрлаа нэг юм хөөрхөн хамрын хөөрхөн өдний хөөрхөн чиглэн хөөрхөн шүтний хөөрхөн шүү энэ хорон бүр сайхан шүү гэж би мартчихсан. Миний сургуульд энэ хүүхдүүд хулгай хүмүүс тааж та цагтаа авч байгаа яах вэ? Хулгай хийж тавьчих хүүхдүүд. Та хулгай яах цагтаа битгий цагтаа байгаасаа. Яах гэж болж хэнийг шүүх гээд байгаа. Хэнийг шүүх гээд байгаа. Хүн болгон аюул ухаантай болчих юм бол өөр цагтаа байх ёсгүй. Өөр цагтаа гэж маш их олон хүн ажиллаж байгаа. Үргэлжлэн хэнийг болгоод бол хэнийг дөөрөх бол хэнийг дээрдэх бол хэнийг хүчидэг бол хэнийг яаж бол би яг хэцүү байна. Хүмүүс өөрийгөө контрол хийгээд өөрийгөө хянчих бол ийм асуудал нийгэмд байх уу? Байхгүй шүү дээ. Тэгээд ихтэй зүгээр энэ яатсан болоо да энэ яатсан бол та өөр хүнтэй өмчээд ирж инээ гэдэг. Яатсан байна. Юу жаагч өмчөг. Эсрэгээр нүгэн байх хэрэгтэй. Эсрэгээр нь байх хэрэгтэй. Оюутлаг хүмүүс зөв бурууг яадаг учраас буруу юм хизээж хийхгүй. Багай яах юм? Хүн аах юм яа. Хүн аасан хүмүүс гараа. Хүн аажсэн хүмүүс гараа. Асуулахгүй юу? Яана аборт хийж хүүхдээ 14 хоног зүрхэн зогсоод үе мөчийн үүссний дараа мөчөж ирээ. Алж байсан хүмүүс маш их байна энэ дотор. Гэмшээгүй тохиолдолд таны амьдрал сайжрах. Энэ цогтой байж байна. За. Энэ хүний амь хөрөөдөг асуудал зүгээр нэг насд хүрсэн хүн болсны дараа очоод утга барьж байгаа. Ингээ алчдаг юм гэж бодоод байгаа. Бид үгээр авдаг. Бид үйлчлэр авдаг. За тэгэхээр бидний заанаас харж байна. Бидний үгээр ярьж байгаа. Мис. Бидний гараа өгдөж байгаа. Аллах бидний амьдралыг ийм явуулж байгаа. Би бүтэн 3 жил байсан. Их олон хүүхдээ авч аборт хийжсэн. Бурхан тэнгэр минь ээ, нар минь ээ, сан минь ээ. Тийм ээ? Намайг өөрчлөөч. Үр хүүхд минь амьдрал өгөөгүй ихийг өөрчилж өршөөж өгөөч. Чи буруу ертөнцид амьдрах ёстой байлаа. Гэвч ээж нь чамайг хүн болгож өгсөнгүй. Маш их ажилтаа гэж ажиллаад хүрээ байв. Тийм ээ? Энэ олцсон хүүхэд болгоныг гаргах. Эсвэл хамгаалах хэрэгтэй. Ойлгож байна уу? Бид аборт хийсэн бол бидний амьдрал маш хэцүү байдалтай юм. Бидний амьдрал хүний амь үнэсэн. Хүний мөнгөөр бүтээж болохгүй. Хүний гайхамшигт биеийг бүтээсэн хайрын харилцаанд сэв суулгаж харийн заяа гомдоосон хүмүүс бид нар байдаг. Гэвч бид энийг өөрсдөө засаж чадна. Хэн нэгнээ биш. Зөвхөн та өөрөө засаж чадна. Яагаад хүн болгон бурхан учраас. Энэ сууж байгаа хүн бүр бурхан. Адгуулсан амьтанлаг хүний төрөл гэж байдаг. Хамгийн доод төрөл. Ихэвчлэн энэ өрцнөөс доош, бүсгийнээс доош асуудалтай төрөл. Тийм ээ? Билгийн жаргал сугаа цэнгэл. Тийм ээ? Төр зуурын арх, дарс, садар, самуу энэ таашаал өгдөг. Төргөн зур амьдрал тохиолдсон бэрхшээлийг энэ өчүүхэн зүйлээр тайрыг гэж оролддог хүмүүс амьтанлаг хүмүүс. За тэгэхээр тэр адгуулсан амьтанлаг төрлийн хүмүүс гэж байгаа. Энэ төрөлд бол бид нар бүгдээрээ багтана. Өссөн ч багтна гэсэн үг багтана. Гэхдээ энд оюутлаг тэгээл бурхантай амьдсан хүмүүс байгаа. Үүсэхгүй. Энэ хүмүүс улам бүр олон болох хэрэгтэй байгаа. Амьтанлаг оюутлаг хүмүүс гэдэг бол маш их төр зүрийн зугаа, маш их төр зүрийн ол зовог, маш их төр зүрийн ашиг, хонжоо. Энэ бүх зүйл толгой дотор бодогдсон бүх зүйлдээ хөтлөгддөг. Тэгвэл хүн заавал хөлсөн урсах ёстой. Хөлсөн урсаж, чин сэтгэл гарч маш олон цагаар хийх бүтээх ажлаа бодож, суур тавьж
Тийм ээ? Фундамент гэж байшингийн суурь гэж тийм. Суурь маш их бүх байх ёстой. А суурь 16 жилээр зориулаад суурьаа тавьсан хүн бол зүгээр чөлөөтэй. Тэр ярих гэдэг бүх асуудлууд хэдэн сая живэ асуудал толгойд орчихсон. Тийм ээ? Яг чин сэтгэлээс энэ асуудлыг өгт нь үртэл судлаа гэж боддог. Тийм ээ? Сэтгэл санааны амар тайван даацж байгаа. За нэг жишээ хэлье. Гурван хүнээс асуусан. Энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан зүйл юу вэ гэж асуусан. Нэг настай хүнээс асуусан. Энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан зүйл юу вэ гэж. Итгэл үнэмшилтэй байх сайхан гэж хэлсэн. Итгэдэг үнэмшдэг айдаг зүйлтэй байвал хамгийн сайхан. Энийг ухаачсан хүмүүжсэн. Бүх 60-аас дээш насны бүх итгэдэг үнэмшдэг айдаг зүйлтэй байвал гоё гэж. Та итгэдэг үнэмшдэг айдаг зүйл байвал гараа. Айдаг зүйл байна уу? Утга бус, нар салхи, өв дээд, ааваасаа, өвөөгөөсөө хэн нэгнээс айдаг бол гараа. Сайхан биш, өргөх хэрэгтэй. Сайхан. Айхгүй ямар сонирн бэ? Хинээс ч айхгүй. Ямар сонирн бэ? Хүмүүсийг хэлж. Юунаас ч айхгүй. Ардчтай их чөлөө. Чи айгүй аймаар юм баггүй юу? Америкт яагаад ардчтай их хөвч? Хүн болгоны карман бүү байгаа учраас. Энэ миний дургу хөвөл бодоод ачдаг учраас. Хүшиг яваад бодоод. Тийм учраас хүн болгон хүний ирэх гэж өндөрт гарсан. Манай Монголд бол болоод хүмүүс эхлээд оюунчих хэрэгтэй. Дотор талаасаа гадна талаараа хөгжих биш, дотгошоогоо хөгжих хэрэгтэй. Маш их хөгжих хэрэгтэй. Ингээд өөрийгөө ямар ч асуудал дээр гаргалгаа 5 6 гаргалгаа 10 гаргалгаа ямар нэгэн асуудал дээр гаргаж чадах тэр үедээ та 50 бол. Та яас ч хүн буруу юм хийхгүй. Та яас ч өөрийнхөө энэ цогцыг удирдах залаад аваад явчих чадвартай болчихлоо. Тэрнээс өмнө битгий их цагаа. Энгийн игэл бай. Найсг бай. Айхууслаг айхууслаг хүмүүс инээж байгаа ингээд Юусэн хэлсэн юм чи яагаад юм. Оюутлаг хүмүүс болохоор энерги болдог. Энерги. Хитэн өдрөө, хитэн сараа. Сараа энерги. Гэрэнэс тик мэн аа юу то тагын аа вэ? Яг чи шагнууд би бай тэ апын шагнууд яг чи дараа би гэж болохоо энэ аюу зүгата Америк судалгаа хийж үзсэн байхгүй юу? Тэ маш их өвчин нэрвэгдсэн өхлийн өвчнөд нэрвэгдсэн хүмүүсийг найз нөхөд ах トゥ ажлын газрынхаас энэ ямар хүн байсан юм? Яагаад ийм өвчин тусч юу? Харилцаа үүсгдэг бүх хүмүүсийг судалсан. Тэр бүх хүмүүс би надад намаа гэдэг дээр төвлөрсөн. И bakbay tamag хайхгүй надад нөхгүй ээ болох юм. Намаа буухаг хийсэн намаа гарсан гэж. Чи бодохгүй дээ. Жөр хөөрхөн гэж бодлоо. Чи өөрийгөө муухай гэж бодоод хий чамаа гэж тоох юм болж. Тэгээд энэ хүмүүсүүд бүгдээрээ бодлоос болоод өвчлөсөн. Энэ бодлохоор тавдрыг үсэж байна. Энэ бодлоос болоод хүмүүс өхлийн өвчин үсэж байна. Гэтэл зарим хүмүүс 90 сар бол хөл гавдаг шиг майжигаагүй, өвдөр дороогүй. Тэрэн өвчлээс багтаа. Урмал үзэсгэлэнтэй болдог баг. Зөв хүмүүс өгшөлтөөр үзэсгэлэнтэй болчихдог. Буруу хүмүүс хөөрхөн байсан шүү дээ 10 жил хүн багтаа. Чамд тусмаа муухай гэдэг баг. Яаж юм бодоо. Чи их хөөрхөн байсан сонуудаа. Энэ бүгдээ их хөөрхөн байсан гэдэг. Это багт муухай учраас би нүур муухай. Юу даа. Өвчтэй. Энэ үнэн шүү. Энэ үнэн багхгүй юу. Их гоё өтөр таснда чадлагүй болсон үедээ их гоё царайтай байя. Үзэсгэлэнтэй буруу одоо өөрөөгөө хомдоод ийм ч байх гэдэг надад хүмүүс баяр юм бодоод энийг сэтгэлээд яваад байгаа юм ба. Таны царай өөр болчихсон шүү. Царай маш хурдан өөрчлөлт. Өмнөд нь гэрэлтэй хэлдэг. Аз жаргалтай хүн юу? Ирвэх аваад аз жаргалтай бяхсан хүн хүн иргүү. Үхгээ зовхон яаж байгаа хүн хүн иргүү. Үхлээ. Ирээч тавина. Хийж ирэхгүй тийм үү? Бүр кайтай юм болно. Бохоо явна. Бохоо.
бодоод үрийг хэвчээ. Гэтэл би сая нааш өөрөөр хэлбэл акома гэдэг ихсэн байгаа гэсэн. Гахгүй гэж. Яачгүй. Би сайн хүн гэсэн юм та. Яас чихгүй. Бахад тэгэхээр цогсороо. Нэмээ бодсон шүү дээ. Би апа тэгт нэг юм хөл судалдаг учраас апа тийм тулаар. Акома. Тэгээд ноён таахгүй гэж тэгээд нөгөө бороо өөр зүгээр юм. Зөвхөнээс ээжиш. Ухаантай ийм юм ярьдаг хүн бороо байх юм те. Тэр залуу ийм юм ярьсан хүн мэддэгдсэн юм байна л та. Тэр учраас нөгөө өнгөлцөг хараад зай талбанд нэвссэн баа. Тэгээ ууртай ихээр хурдхан шиг суув. Кома. Юуш тоо. Юм яриа. Яа, бүтээгээс юм яриа таа. Пүри шаасан. Я боож ирлээ шүү дээ. Хүмүүс ямар хэцүү болсон юм бэ? Одоо тэгээд энергийг заахын тулд мөнгө өгч гэж байгаа. Би энийг чадахгүй таараад үгүй энерги зүгээр үстэй. Бизнесээ тав гадруу тэгээд энийг хэсгэгээд авах гэдэг юм. Би нэг гоё юм. Яг ч жоохгүй идэж ууж байгаа орчин нөхцөл их гоё болцож авдаг. Их гоё өндөр гоё. Тэгээд зар байгаа шүү дээ. Өндөр 30-аас доош насны царайлаг үзэсгэлэнтэй олон хэлтэй Монгол амьдарч яах гэдэг байгаа юм. Хаанд яах юм Монгол би хатаад явах. Та өөрөө Монгол байсан. Ханаа ярмаар. Яа түнс Монгол байсан гэж боддог. Бид нар дандаа гадаад юм сонсдог. Бохоо тэгж. Тэр чинь та монголоор яриад. Орсоор яриад. Монгол сурахгүй яасан. Монгол сур. Чадахгүй ш. Бид нар гадаад нь сурчаад байгаа. Тэд нар яагаад Монголыг сурчдаг вэ? Хэцүү учраас чадахгүй байгаа. Тийм үү? Тийм учраас юмыг бодох дээр арай асуур бод. 20 30 50 60 жилийн цаана. Би өөр хүүхэд гэж ирээд бод. Өнөөдрөөрөө одоогоороо битээ зэдэг. Ингээд маш эрүүл савд хүмүүс байсан чи бодос санаа хүний төлөө, үг яриа хүний төлөө чи чамаа гэдэг. Үргэлж юм заач чи яа. Чам хүчтэй байна. Би яах вэ? Чи. Ийм хүн байдаг те. Ээж аваад. Эвэр савсаа. Санаа зовх юм. Толгой дотор яана гэдэг юм байна. Бохомоо хүн зориулсан те. Тэр айгу зугаат таахгүй чөлөөтэй инээ гэсэн үгтэй чууд инээ. Хаа гэж гашгаар ирсэн болно тийм. Чи яасан ч болно штэ. Хат толнороо та нар амтэн. Яагаад үгүй та нар гэж. Та нар хат толнороо баяр тэмдэглэн штэ. Ингээ дуугүй суугаад. Яг ч орчин. Тэрийг аваад ихэнгүүт хүчтэй чи үе юу болчихвоо. Хатаа болтоо. Ямар хөрхийг чи байсаа юу юм. Тэрүүл ухаанаараа сохтуу юм шиг байж болно үстэй. Юу болно штэ. Үгүй одоо тэрүүл ухаанаараа ашиглахад юу ч хийхгүй сохтол энэс муухай юм гарна штэ. Сохтол энэс муухай дүр хэсгээд ингэсэн хүмүүс. Сохтол бүр амар болчихдог байхгүй юу? Тэгчээр бүр эрүүл байгаагаараа хүнийг баясгаад зугаацуулаад эрүүл байгаагаараа ингээд хайцаа хийж болохгүй. Болдгийн шүү. Нэгдэг хүмүүс бас байдгийг. 4-р анги төгссөн. 50 60 жил амьдэрсэн. Асуудалтай би маш их ярьсан. Эхлээд би 6 жил зөвхөн олон жил амьдэрсэн асуудалтай ярьсан. 63 жил амьдэрлаа. Тэр өвгөнтэй юу? Тэр элгэнтэй юу? Тэгдэ. Очиж зовж ясаа. Очиж жагаж байгаа шүү. Яагаад ахо 50 жил. Сонбот яах вэ? Хизээч үгүй шүү. Хизээч тэгдэггүй. Жаргалтай юм шиг байсан тийм зовлон жоомчдаг. Тэр битгий өдрийн жаргал, өсгийн жаргалыг жаргалт битгий бодоо. Өглөөний нарыг нарт бодоо. Тэгэхээр та нараас маш хичээж чадахгүй. Тэгээд настай хүнээс асуусан чи итгэл үнэмшилтэй байх сайхан. Дараа нь хинээс асуусан. Эмэгтэй хүн гөрбөө авлаас итгэл дэврээр бүрнэ. Хайрын гэж хаад үлдээ. Яа чуч яа. Бомбонч байж байгаа тоо юм аа. Ураач яхаа нисэх биш болчихжээ. Баяр син сак гэж нисэж явж.
хамгийн гоё юм байна. Хайр дурлал. Яг яваач. Эмэгтэй ч дандаа хайр дурлал гоё. Эмэгтэй ч хайр дурлал гоё гэж. Тийм үү? Дагараа хайр дурлал гоё гэсэн. Тэд хайр дурлал юм байна. Эмэгтэй байна, машинтэй байна. Тийм ээ? Амтч бүмнийд бизнес эрхлэх хэрэгтэй юм байна. Хайр дурлал гоё. Жинхэнэ эмэгтэй хэлдэг. Жинхэнэ эмэгтэй гэдэг нь бас сануулаарай гэж. Жинхэнэ эмэгтэй, хуурын эмэгтэй, дүр эсгсэн эмэгтэй, яадаг эмэгтэй, шалмас төрөлтэй эмэгтэй, баста гачиг эмэгтэйг тоос ярьдаг заяа. Тэгээ эрэгтэй хүнээс асуусан. Энэ хоролцоод хамгийн гоё зүйл юу юм бэ? Бадаа айгүй мос. Чи зүгдээ тийм. Хай гэдэг. Энэндээ. Хэл таа мэднэ гэдэг байна. Хамгийн гоё юм юу вэ? Дайг болгоо юм. Эйгтэй болгоо. Энэ юм байна. Ихтэй зүг юм хэвчээ. Ягаад гэвэл дайг болохоор бид нэр. Зөрчил тэмцээ уралдаан одоо тэр зогтолтоо цахилтаа одоо бэр чадах гарахгүй юм дээр урдаад тэгчихнэ. Чи. Тэр тага тэгээ. Одоо тийм учраас тэр зөрчилгүй инх тайван гэдэг зүйл эрэгтэй хүнийг хүсэлэн. Тэгээс гэл эрэгтэй хүн зөрчлийг хүсдэг байх нь уу? Хүсдэггүй. За энийг асуусан хүн өөрөө зураач хүн байсан. Энэ зураач хүн энэ сайхан гэж байгаа зүйлийг зурах гэдэг юм. Гэртээ ороод ирсэн 5 настай хүүхэд нь аамаа зүгээр мэс нүднээс нь итгэл үнэмшил хэрэгцсэн. Гэрвэл аам зөвхөн итгэл үнэмшилтэй мөрөөдөлтэй байх. Боловсролыг өгөөч. Ээж чадахгүй. Ээж уурчилдаг загнамжтай байсан. Ээж өршөөдөг. Ээж хайрладаг, хоололдог. Энэ боловсрол. Айхны боловсролыг ээж өгөн холын боловсрол. Аав. Явж итгэл үнэмшил гэдэг зүйл хүүхэд зөвхөн аав руугаа харснаар гарч ирнэ. А дараа цаашаа бас ирсэн ханаа сайн явж ирсэн үү? Хайртаа гэж хэлсэн. Явж ирсэн. Сууцсан юм. Сайхан яваад ирсэн үү? Тайван явсан уу? Ажлаа амжуулсан уу? Асуу. Биднээс нь хайр дурлах гэж хэлж байна. Ихтэй хүмүүс ойлгох. Ийм зөөлхөн үгээр өөрт нь хамааралтай үгээр ярьж эхлэх бол хайрын хилээр ярьж эхлэх бол ихтэй бүрэн хайрыг мэдэрч байна. Хоолоо идсэн үү? Өсөөгөө идтээ. Болохгүй гэж. Хаамар яваад ирв. Хинтээ уухсан. Банцлсан банцлдаг юм. Оо. Батстай бодраагүй юу? Амар уухдаг ба. Би ингэж ярьдаг хүмүүстэй харсан. Би өөр тэгдэггүй те 20 жил гэдэг амьдч байгаа. Би тэггүй тэгсэн бол ганцаар амьдч шүү дээ. Аяг шүү. Тийм учраас эмэгтэй хүмүүс бол энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ цаашаа орон дээр очиж суусан амар тайван, дайнгүй, зөрчилгүй миний халуун ам бүл гэдэг хорвоо ертөнцийн хамгийн сайхан зүйл. Болцсон. Ингээд миний халуун ам бүл гэсэн зураг зураад, гэр бүлийн зураг зураад олон зуун саяар болгоцсон. Тэгээд эрэгтэй хүмүүс сайн байна. Эрэгтэй хүмүүсийг одоо ярина. Эрэгтэй хүмүүсийн дэм төрлийн эрэгтэй хүн байна. Тэр хүн их үдэрт хажууд байгаа эрэгтэй. Анхлын сайхан үнэртэй. Үнэртэй. Хажууд чигдөө. Бас үнэртэй нүү үнэртэй. Анхлын сайхан үнэр гардаг. Тэр хүний бодол зөв байна. Тэр хүний үг яриа зөв байна. Тэр хүний хөдөлгөөн хүний хүсэл гадагшаага өөрлөгөө гадагшаага чиглэсэн байна. Тийм учраас тэр хүн туулаад ирэх хэрэгтэй гэж байна. Дээд төрлийн хэрэгтэй. Надад доод төрлийн хэрэгтэйчүүдийг азарган бухан төрлийг нэр гэж байна. Азарган төрлийг юм ярихдаа аалцтаа гэж ирээд. Аахнаа навч өнөөдөр юу болж ирдэ. Навч тусдаа нэрээ хүүчилгээд ингээд ямар хэрэгтэй гэж тэр заавал тийм хараад ихэж хийдэг байна. Эрэгтэйчүүдээ бүгдийг хөөгөө тайлбар. Хөөгөө тайлбар яваа юм. Байцаа чи тэр шилдэг юм чи. Чи хэлдэг юм. Байч гэж хэлж байгаа. Бити хийдээ. Бити чи яваач.
бас сонсож штэ, өргөж штэ, өргөж штэ чи байж штэ. Тэгээд заяа. Тэгээд аюу гоё мэдээ заяа. Чи дуусаач хоёулаа дараа нэрээ. Чи надтай цэц удаацтай яасан чи яахгүй. Би ч аюултай байхгүй юу. Чи чадахгүй. За, тэгээд бохомжлыг азаргал төрдөө хүмүүс эсвэл хүүтэй чи яа миний яриа хүлээж авна шүү. Төрдөө дээш үсэх хаттай зүгээр бодоороо. Зүгээр төрдөө дээш үдээ туулаад өрхөө ордод бодчоороо. Энэ нь гоё ярьчих юм чи хамаагүй. Нээж чи хоёулаа шүстаа ярьж штэ. Нээж чи нандаа штэ. Би бодтол өгч штэ. За юу. Чи дэш өвчлөө дагаараа чамтай яри мэд үтээс удаац. Чи дуу байж самраа. Чи нэг үсэж. За. Нэгэ. Бохон төрлийн азарган төрлийн эрдээ хүний хувцс нь өргөж хийхтэй. Хувцс нь өргөж шарапта. Аваад хувцсыг угааж идүүлээд гар өдөр хийхтэй болож байгаа юм. Өргөж өсч байна. Ордын болтоо тоог нэгнэ. Тоог нэ. Үнэ тэгтээ бити ичээ төрөл доогуураага бити ичээ төрөлөө дэшээ бодох хэлөө ичээ чармаа өөрчлөлттэй байна. Энэ байгаа бүх заавал бүгд өөрчлөлт. Би ч бас өөрчлөлт. Би ч бас адуучин гэдгээс би ч хулгайч гэдгээс би таадтай ажиллах гэдгээ хэлсэн үү? Би тэрний хоолны сав гэдгээ мэддэг. Энэ хаалта бүдүүн гэж чинь хогийн саваа гэж бодож шээ. Эдгээр хүслээ хязгаарч чадахгүй учраас би хогийн сав байна. Би хогийн сав шүү. Чидэд хэлж байгаа биз дээ. Уурахгүй байгаа биз дээ. Чи юу гэж амьдраад байгаа ингээд би нийтийн жорлон гараараа нэг сар угаасан юм шүү дээ. Чи намаас төгсөө чи өдөр айтсан бүсээ чи дарах ихэд хийнч биш. Чи дуу жорлон угаа. Дөрөв ярьсан талын тараа. Чи амташ чи бити их сандараа дээр жорлон угаа. Чинээс сар 2 сая төгрөг болов хийнч чамаагүй. Жорлон угаа. Ингээд жорлон угаахлаа ихтэй бөөжөд угаач чадахгүй. Огоод угаач чадахгүй. Маск хийгээд, бэлий хийгээд, гартаа юм бариад угаач чадахгүй шүү дээ. Сүүлдээ чи энийг угаах ёстой. Өдөр болгон чи дуу аялаад угаа. Чи маск авч чагаад угаа. Чи бэлийг авч чагаад угаа гэж. Өөртөө команд хийж байгаа. Нийтийн жорлон угаа. Ямар байна. Юу ч баас. Юу ч үлдчих баас. Хүн жорлоноо суугаад өөрөө баасаас шижиглээд өгөхгүй. Баасаа үлдчих. Үгийг өдөрчөө сууж. Дараа нь бүч хүн бич. Тупа ямар ухаах юм бэ? Баяа. Баясгалантэй. Хүн сэтгэлийн амьд учраас сэтгэл санаагаа өдөртөг сурах юм. Гэтэ баас үстэй явж ирэх юм шүү. Мэдээгүй шүү, муухай шүү. Гэтэ өгшрөө төвхгүй хөшөө төвхөн дээрээс нь өөрийнхөө эзэн хоолноос болоод болно хоолноос болж өгч. Тэр учраас тавтай юм дараад ингээд зах дэлгүүр явах дээр хаа урж яваа. Баас болж юм. Баас болж юм. Нэг явах. Тэр учраас анхлуу сайхан гоё үнэр гаргахын тулд бодол санаагаа цэвэрлж сайхан зүйл бодъё. Энгийн мэрэгэл зүйл бодъё. Үргэлж чөлөөтэй нээдэг бай. Тийм ээ. За дөрвөн төрлийн эмэгтэй байгаа. Дээд төрлийн эмэгтэй хэн гэх вэ? Янхва. Нүүрэн бөөрийнхий, нүдэн бөөрийнхий, хамрын бөөрийнхий, амрын бөөрийнхий. Би хүсний дайхаа. Тийм бэ? Авсвэ. Энэ явах бүсгүй явахлаа энэ юмгүй эргэж харна. Дурлаад үгүй. Гэрэл цэцруулж байгаа юм санаж байгаа. Тэр гэрэл гаргаад байдаг учраас тэр юмгүй ямар сайхан хорвоогийн дагин вэ? Энд тохиолж байна. Ийм болох юмсан, ийм гоё байх юмсан. Таач хоолны явсан. Таран байх. Яаж хичээх тийм ээ? Тэр учраас энэ дээд төрлийн явхаа эмэгтэй юу хийдэг вэ? Харагдаж үзээгүй, хараад үзээгүй, ирүүл хийж үзээгүй. Нөхрөө 3 хоног чимээгүй явж байгаад ирсэн ч гэсэн. Хонгорхон хангахгүй үлээ. Тэгэн тэсэг ядан хүлээж байлаа. Нэг сар чимээгүй явж байгаад ирэнгүү. Хайр залуу минь ээ. Тэгээ чи үнсэж байгаа шүү дээ. Ямар байлаа шимтэй ингэж ойрхон тийм ээ. Шалмас төр юм дээ. Нөгөө чи бодлоо. Нөгөө чи юу гэж ярих вэ гэхээр ингэж ярих. За ингээд түүхэнтэй гоё бүлээн авчиж тавиа. Би ханхуу чиний хавьд сайхан байгаа. Муухай үнэртэй шиг би чинь арилгаад үгүй ажил төлөө сайхан амжуулаад ирсэн юм шиг байна. Өөр нэг юм хийж чадсан. Ажил
төрлөө сайхан юм. Ажил төрлөө сайхан бүтээгээд заяа. Ажил төрлөө сайхан бүтээгээд амжилттай бүтээгээд бүр аз жаргал нь бэлхаа бүр нүдэн гэрэлтэд орж ирж байна. Намаагаа санаа бас ороод ирдэг чинь яамаа даа гэж бид үү. Жахаа. Чат бастай чат. Энэ сайд. Ашхахаас айдаг, уурлахаас айдаг. Сайхан гэж айлхаас айдаг байхгүй юу? Хүн гэдэг чинь айдаг. Айх төвшний хүнийг бол айдаг. Төвшөндөө хүн өөр шүү. Айдаг хүнийг бол саллаа шүү гэж гадаа айлгаж байгаа. Явлаа шүү гэж гадаа айлгаж байгаа. Би саллаа шүү, явлаа шүү гэсэн яг хүн цэнэ авчих шүү 10 жил амьд. Явлаа, саллаа, явлаа. Тэгээд хаад татдаг яах юм бэ нараа гэтий. Дараа нь шатаар буугаад босч яах юм бэ нараа гэтий. Тэгээд ингэж багс. Дараа нь ингээд зам гарсны дараа за нараа өмнөд ирээчтэй. Дараа нь бүр ингээд дуут болов гэж ингэж хаад. Салтаа гэж хэлсэн. Дуулаад амтаа гэж бодоод юм. Тэгээд цаапаар ингээд толгойн гараад ирээ. За дуурч байгаа. Бэшиг чичтэй үү? Яах чаа ингээд очиж яах чаа. Мутуудаа. Матчи. Тэрүүнээсээ матчи. Тэгээд нэг өөр үнцэн цараа сүдэ. За нараа минь шүн болсон яваад яах вэ? Өдөр чавч чи өдөр. Аргуйна моя өдөр цагаар ичээш. Талент харж багтдаг бай. Гэрт хүн хэрүүл хийгээд гарах талент харж багтдаг бай. Толио үлэн устаар ч ураа. Арчиж. Тэр хэрүүлийг ирээс нь авах хэрэгтэй. Өөр хэрүүлтэй байгаа. Ирээд ингээд тэр доод төрлийн гэж яриад байгаа эмэгтэйчүүд шордсон төрөл гэж ярьдаг. Өргөжил нөхрөө авч гэдэг. Өргөжил санаар ханж өгдөг. Өргөжил хүсэж байдаг. Өргөжил хүсээд. Яасан бэ? Заруулна гэж мэдгүй. Өргөж өөр лүгээ. Хүний ингээ хараад явахад нэг л муухай юм харна. Нэг хүн ганцхан шиг гоё юм байж болох уу? Хүн болгон байдаг байхгүй гоё юм. Тэгс гоё юм хизээч харахгүй. Ингээд ингэж хэлсэн. Муухай та. Хүн гоё юм байж болно шүү дээ. Гоё юм дээр нь харж төвлөрч сурах хэрэгтэй. Зөвхөн тэр гоё юм ийлээ. Анх бол одоо зүү болох цайгүй хайртай байсан хүмүүс. Хэдхэн жилийн дараа, хэдхэн сарын дараа үзэж чадахгүй би энийг шүмжилж. Үзэж чадахгүй би энийг муугаар хэлж. Үзэн ядаж бүр алхах бэлэн байна гэж ярьж. Ямар ч юм бэ? Танд байгаа. Энэ үлзэн ядаж байл гэж хэлж байгаа юм өөрсдөө хүчтэй. Энэ 18 жилийн туршид, 19-20 жилийн туршид зөвлөгөө авах гэж ирсэн бүх хүн өөрт нь автаа байсан. Би зовж байна гэж ярьсан бүх хүн өөрт нь автаа байсан. Өөрөөс нь гүйдэлтэй гэсэн. Магадгүй тэр 1 сарын өмнө, магадгүй тэр 1 жилийн өмнө, магадгүй тэр 10 жилийн өмнө автаа гаргацсан. Тэр учраас энэ автааг ингэж ярих хэрэгтэй байдаг. Хаана алдчих вэ гэдгийг сонсохын тулд би суурах. Энэ өөрөө мэдэхгүй шүү дээ. Хаана тийм хүүтэн хаана өмсдөг болоо. Хаана одоо юунаас болоод ингэж унтаж чадхаа болсон, хоёр өрөөнд амьддаг, бичгээр хайцдаг болсон. Хаанаас ийм болсон болоо. Өөр хүүхэн хардаг бол өөр хүүхдээ давхар асуулт өргөөлдөг болчихсон. Өчир ургуулчихсан. Хаанаас эхэлсэн юм бэ? Цаг хугацаа. Тодорхой цаг хугацаа энэ асуудал үүссэн байдаг. Өөрөө үүсгэсэн байдаг. Та зовхож явах таны толгой дотор байна. Та хүнээс бити алдаа хай. Өөрөөсөө алдаа. Би чамаа үнсээгүй болоо тэгээ чи уурлаад байгаа юм байна. Хийж болов. Болно шүү дээ. Өөрчлөлт гоохын гайхамшиг гэж та нар мэдэх хэрэгтэй. Цагаан үг буюу ангилтын үг, хар үг буюу алуурчин үг, тоосхон үг чинь шийддэг. Тоосох төвөөр цохоод авсан юм шиг. Тийм үг байдаг байхгүй юу? Инээж байгаа тийм үг хэлж байгаа хүн байдаг шүү. Тийм хор үг хэлж байгаа. Хүний бүр хүлж байгаа. Байж ядсан. Хүлж байгаа. Үг ярьдаг хүн байдаг байхгүй юу? Тэр хэлж байгаа үг зөвхөн таны амьдралд биелэлээ ордог. Өсөж үхлээ гэж бодож байгаа хүмүүс хараа. Өсөж үхлээ гэж бодож байгаа хүмүүс хараа. Өсөж үхлээ ярьсан. Ядарч үхлээ гэж бодож байгаа юм байна. Йоо, ядарч. Ядраа үхсэн байх. Нэг цусаа тэгийг гэж хараад байсан. Цусандаа тээгдээд. Зүгөө. Хүүрээ гэсараа хэн нэгэн тэнд үхчээдэг. Бид хүүр дуудаад байгаа. Тийм үү? Бид үг яриагаа маш их бодож цэгэнжээж ярьж сурах.
ийм хэрэгцээ байгаа. Энэ бодож хяналт тавихгүй бодохгүйгээр шууд хийж байгаа үг чинь хэн нэгийг насан турш надад явдаг. Амьд юм шиг хөдлөөд яваад байгаа юм шиг. Бүтээл гаргахгүй, амжилт гаргахгүй. Энэ хэн нэг дарга хэн нэгэн хамт олонныхаа нэг хэн нэгэн хань ижлэн ах дүүсэн тэр муухай үгийг хэлсэн байдаг. Энэ үг ах дүү зовж шаналж байгаа чинь өргөж авсан ээжээс ч заримдаа болцсон. 20-30 жилийн өмнө өргөж авсан ээж тэр хүүхэд наснд нь хайрыг авсуулдаг учраас энэ зовлон ихэлсэн байдаг. Тийм учраас бид өөрчлөж өршөөхийн гайхамшиг гэдгийг энэ амьдрал дээр маш илбэг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өөрчлөдөг, өршөөдөг, өгөөд мартдаг, зориулаад мартдаг, туслаад мартдаг. За 100,000 төгрөг хүлд өгчөөд мартаж чадахгүй гараагүй. Өгөөгүй шүү дээ. Өгөөгүй байна биш. Мартчих. Өгөөд мартчих. Авсан хүн мартаж болдог. Хүнээс өчүүхэн төлөвлөй зүйл авсан хүн нь мартаж болохгүй. Авсан нь одоо мартчихад байгаа. Авлуу. Бид дээр авлуу. Хэдийг авлаа 500 тэр юу? Энэ хүмүүс нь. За тэгэхээр авснаа сан өгснөө март. Чадах уу? Чадна. Имэд. За тэгэхээр одоо цагаан үг хар үгний тухай хамгийн хиндэг муухай үг чи. Өөрийнхөө бүр цухлыг хөдлөөр бүр байж чадах тэр үедээ чи юу гэж хэлдэг? Хэцүү та. Хамгийн их баярсан үедээ чи юу хэлдэг вэ? Бүр бяхаа бүр чи бүр баярлаад бүр өстө бүр бараг нисгэнэ. Бүр нисцэн явж байна. Баяр маа. Үгийн баялаг цөөхөн бай тээ. Үгийн баялаг маа. Үг гэдэг чинь аюултай шүү дээ. Хүн анх үүсгэд нэг цул байсан. Өөрөө үүсчихдээ. Насаар энэ окторгоо физикийн хуулиар дуу хоолой гарч ирсэн байна. Дуу хоолой гарч ирээд түүнээс нэрийг үүсгэсэн. Одоо эргээд эрх хүс устгах гэдэг. 100 сая жилийн дараа эрх хүс устгана. Эмэгтэй хүнийг дагуулаад манзаардаг гэсэн. Одоо хамтраа сайхан зүтгэж байгаа. Дараа. Сүүлд нь одоо Филиппийн гадаадын орнууд хүүс солиулсан. Ихэвчлэн эрэгтэй хүн хүүсээсээ болж эмэгтэй болоод. Энэ зүйл баталгаа байна. Яагаад эрэгтэй хүн эрэгтэй байгаас өөдөө таа. Битгий өөдөл та. Эр хүн чи гайхамшигтай шүү дээ. Эр хүн байхгүй хаваа эрт. Яах юм болж байна? Хүнийг одоо компьютерийн аргаар янз янзын техникийн аргаар үүржүүлж болно. Хуруу шилдэнд үр суулгаж болно. Ингээд хийхэд хийж болно. Энэ одоо ороод шүү дээ. Энэ хүн биш шүү дээ. Яагаад ч хүнийг орлохгүй шүү дээ. Түсэн хүн юу ямар зарчмаар хүн байх ёстой гэдэг тэр зарчмаараа явъя. Тэгвэл Монгол ганцхан тэр зарчим байгаа гэж би батлах гэдэг. Монгол ганцхан хүн чанартай байна. Монгол ганцхан том зүрхтэй байна. Монгол өнгөрсөн одоо ирээдүйн 3 үеэрээ нэг дор амьдарч чадчихжээ. Өөр улс цуг амьдарч чадахгүй шүү. Бүр хүүхэд 18 нас хүртэл амьдарч чадахгүй шүү. Би заач амьдарч. Харж идэв байхгүй юу? Хараа даавуу юм ээ. Ээж нөгөө тийм сайн хэлж байна. Борооноос та тавтаа сууж байгаа үг. Хараад суралцаа сууж байна. Бид одоо хинээс суралцах уу? Өргөж гэртээ ганцаараа цаашаасаа байдаг. Боломжтой ажил. Өнөөдөр яриа сурахгүй. 5 нас хүртэл хэлд орохгүй. Хийж ярьж байгаа учраас, хийж өдөр болгон ярихгүй байгаа учраас. Зураг хүнд идэх цогц зурж байна. Ерөөсөө хаадаг юм нэг өдөржингөө. Гөргий харж байна. За, хүүхдүүд ааваа мэдхгүй байна. Аавд гараа өрг. Эхтэй хүмүүс гараа өргөж байгаа шүү дээ. Аав болчихно. Аав. За, олон байж. За, эхтэй хүмүүс гэр бүлтэй өнгөө ирсэн хүмүүс гараа. Гэр бүлтэй ирсэн юм байна. Гэр бүл. Бас гэр бүлтэй байсан, аав болсон хүмүүс байгаа шүү дээ мэдээж. Тэгэхээр аавдын хүүхдүүд бас сайн мэдхгүй байна. Цэцэрлэгт очиад аваад зургах шавшаатан хабаацсан болоод байж байгаа юм шавцаа ахгүй зүгээр. Тийм яав. За яаж зургах вэ? 3 настай хүүхэд баа нүүр өвсмөсөө авирж байгаа. Танаад тинкруудаа нагуулдаа таажсаа дуруудаа. Маш гоё юм. Цүнхтэй бүрч мөчтэй. Ээ нэг шавшаат. Бааташ ба. Ямар хэцүү вэ?
хүүхдээ дуудаж авчираа. Хүүшээ. Хүүхчи шатан гэдэг. Та хүүхдээ харддаг юм уу? Өчигдэн юу харддаг шатан үү гэдэг. Очгондос халаад үсч байгаа. Яг үстэй ч мэдэхгүй. Ямар учиртай танаа үсч байгаа. Одоо аав нь хүүхдээ өдөртөө 10 минут хардаад ярьдаг. Хүүхдээ хардаад ингээд цагтаа усахлаа. Цаавал Шерман үсч бандаж харуулаа. Яа нэг бандаж шүү дээ. Нэг гоо сарын дараа хүүхдүүд дурсан байхгүй. Заавал дурсан. Нэг ч гэсэн гэдэг. Би жоо хэвтрүүлэлтэд ярьдаг. Амьдралын баялаг байх хэрэгтэй байна. Сонирхолтой байх хэрэгтэй. Хэвтрүүлэлтэд ярьдаг. За, тэгвэл энэ ч хэцүү байж байдаг байхгүй юу? Би дунджаар л ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө хүүхчиг багаа сахад махалтаа газ маста тамхи татгүй юу татдаг болчихсон. Нэг бүр гянаад дурчжээ. Тэгтээ одоо мэдээлтэй. Ингээд хардх юм ба хүүхэд бол зурна шүү дээ. Аваа тань шүү дээ. Нөгөө аваад юу хийсэн бэ гэхээр би унтчих дараа гадаг. Ажил хийж хүүхэд ч тийж яг болохгүй нэ. Тэс хүүхдээ хаач үзээ байж рүү байхыг харж үзээ. Унтчих дараа. Тэс гэрүүнээ даад үзээ. 3 жил ёо. Хүүхдээ тоогох юм ямар ч тийм. Хүүхдээ аваад юм бэ гэдэг гадаа. Би аач шүү дээ. Ээж гоорхи. Ээж бүр хайртай. Ээж бүр гатаа хүүхч нэг инженер чаандаа тэмдэлч чаандаа даавраа чойр. Чаяа. Ээж дэрч. Тийм. Хүүхдүүд ээжээс маш хайр авчдаг юм аа. Яг л ихэд цагаан сүүгээр тэтгэлгүй хамааралтай болчихдог юм. Ээжүүд нь хацтаа хүүхд төрүүлж чаднаа. Хүүхдээ хооллож чаднаа. Хоосон ч гэсэн сүүгээрээ хоолж чаднаа. Байгаас маш их хов ишгийг авсан. Гоозч бүх юмхтэй хүмүүс байдаг. Чадвар бүх юмхтэй хүмүүс байдаг. Өчигдөр шиг чадвар юмхтэй хүнд байдаг. Өвчин даах чадвар юмхтэй хүнд байдаг. 42 градусын халуунтай хоолоо ирээд огсчих юм. Татаж унах чам. Эхлээ хүн 36 байцтай 34 амдаа шийдэх. Тэгэхээр ажил дотор специалист заахан дайсан. Тэр зигээ аваад өгөхлээ орон хүчтэй ороод тэгээд цагаа. Яг ч гэсэн 36 градус 37 болчихсон. Эрэгтэй хүн зовлондаах, өвчин даах чадвар бага учраас магадгүй хүүхэд төрүүлдэггүй чадвартай байна. Хүүхэд төрүүлчих чадваргүй байж магадгүй. Тэгээ байнгаас эрэгтэй хүн илүү чадвартай учраас хүүхдэр өөрийгөө төрүүлж эрэгтэй хүнээс 5-10 насаар илүү асардаг. Энэ бүх гайхамшигтай. Эрэгтэй хүнд байгаа шүү. Тэр эрэгтэй хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Яаж хайрдаг вэ? Өдөр шөнөгүй хайрлах. Өдөр шөнөгүй орноос гадаач хайрдаг дээ. За чи ихтэй юу? Ихтэй яаж хайрдаг? Өдөр шөнөгүй юу? Өдөр шөнөгүй хайр. Шөнөдөө яаж хайрдаг? Заваад. Шөнөдөө яаж хайрдаг? Шөнөдөө яаж хайрдаг? Айхамчтай. Ихтэй хүмүүс ингээд хүмүүс надад очиж ярьж чаддаг. Яаж ярьдаг? Гэсэндээ өөрсдөө хэлэхээр энэ байдлаа аймаг ярьдаг байхгүй. Нууц юм хорвоод байхгүй. Бүх юм ээж гарч ирнэ. Мэдж байгаа тийм ээ? Нууцсан бүх юм өөрийг нь хорвоцсон байх. Битгий юм нуужээ. Чадгүй. Ханаасаа аав ээжээсээ найз нөхдөсөө юм битгий нуужээ. Нууцсан болгон чи таныг хорлоод байна. Таныг эвгүй ажил оруулаад. Би тэ нээлттэй эшин татгүй байхаар амар байгаа үстэй. Амар уу? Амар ястаа амар. Ястаа жинхэнэ амар шүү. За тэгэхээр энэ дээрсэн бүсгчтэй гүнээр бүсгүүч би ороо ертөнцийн хамгийн хайрын бүсгүй болно гэсэн. Би хайрын дээр бүсгүй байна. За энэ одоо хайрын дээр мөнгө. Энэ ороо ертөнцийн тийм ээ? Эмэгтэй хүний төлөөлөл болгоод намайг сонгоод хамин аваасаа гэсэн бас гараа. За, эр хүний эрэгтэй хүмүүс энэ хорвоо ертөнцид их сонирхолтой байна яа. Энэ хорвоо ертөнцид бүх эр хүний төлөөлөл болгож ихнэр нь чамааг авсан. Чи хүүхдлээ зөвхөн ихнэртэйгээ унтаж чадах.
Тэ. Нэ үнний байхгүй. Би утлаараа үн дүргэн. 40-50 настай ихтэй хүн бэлгийн инээр маш их тархалж байгаа. Хагсан бодондоо хүн гэж чадгүй бэлэг. Би чичрас бэлдээ гэж. Энэ ч асуу эмхтэй хүний бэлэг их гэсэн. Өөрсөж бэлэг их харагдаад. Маш их хадгаар өөрсөж бэлэг их. Үнэн бидтэй. Энэ хатс үнэн штэ. Үнийн хэлээр өөрөөр төвчөөс яваас тань дайгаад хэлсэн. Энэ бас эвгүй юм ярьж байгаа. А тийм учраас хүмүүс хүнийг хүн гэж хараач. Эмэгтэй хүн чинь гоё штэ. Эмэгтэй хүнийг зарим нь ээжээ гэж хараад, зарим нь ихчээ гэж хараад, зарим нь найзаа гэж хараад, зарим нь миний дүү гэж хараад, зарим нь миний охин гэж харж чаддаг. Тийм учраас бид ийм зовлон байна. Ийм учраас бид зовлон байна. Тийм учраас бид эмэгтэй хүнийг харах дээрээ нэг л хүн дээр 4 хайрыг төв болгож суралц олон янзын хайр байна. Нэгдүгээр хэмнэгээс гарахгүй ээж аавын хайрыг авдаг. Тэр ээж аавын хайр дараа нь та нарт нөхөртөө ээж болоход хэрэгтэй. Дараа нь охин болоход хэрэгтэй. Энийг өөрийнхөө гэрт 18 жил байхдаа хийж сурсан. Охин нь байдаг, хүү байдаг. Энэ хайрыг амьдрал дээр хан дээр үзүүлэх ёстой шүү. Эцгийн хайр гэж байдаг. Өөр хүүхдийн хайр гэж байдаг. Найз нөхдийн хайр, найз нөхдийн ахын дүүсийн хайр гэж байдаг. Энэ өгдөг авдаг хайр байхгүй юу? Хуваалцсан, бэлгээ хуваалцсан, хувцас хуваалцсан. Айлын олон хүүхдийн баг нь хэцүү шүү дээ. Шинэ хувцас өмсчүүдээ аа. Ихчийн хувцасыг ороод байна. Багцсан юм ороод байна. Тэгвэл шинэ юм өмсчихгүйгээр баг 18 нас болчихсон. Тийм хүн байвал гараа. Шинэ юм өмсчихсэн. Гараа нас үрээд тийм жаахан шүү дээ. Угаасаа 18 нас болчихлоо. Дандаа одоо ихч тавьчихсан ихч хавцсан. Ямар хэцүү юм бэ? Би яагаад баг авсан бэ? Коммерс башиг хавцаа шүү дээ. Дандаа хүний хойчсон хавцаа бэ. Шинэ хавцаа маш ээж тэр хайр. Ээж нь ер нь хөөхөд бол тус тусны хайрыг зориулах хэрэгтэй. Тэгээ яг дандаа 13 хүүхэд гарах хүн 13 хүүхэдтэй зэрэг хувц шинээр авчих чадахгүй дээ. Чадахгүй дээ. Цөөхөн хүүхдээ айлын магадгүй. Ямар хайраа бихасан бэ? За, айлын танаа аав ээж заяа. Танаа аав ээж айлын нэг хүүхэд гэсэн гараа. Танаа аав ээж би нэг юм үзүүлье. Танаа аав ээж айлын нэг хүүхэд гэсэн хүмүүс гараа. Цөөхөн бэ. Айлын 3 хүүхэдтэй, 2-3 хүүхэдтэй айл үү? Танаа аав ээж чинь айлын 2-3 хүүхэдтэй айл. Бас байна. Танаа аав ээж 4-өөс дээш хүүхэдтэй айл. Маш олон хараа. Би юм аа. Та нар өөрсдөө нэг хүүхэдтэй айл. Нэг та нар өөрсдөө айлын ганц хүүхэд гэсэн хараа. Та нар өөрсдөө айлын 2-6 хүүхэдтэй айл гэсэн хараа. Ийм бол. Та нар өөрөө 5-аас дээш хүүхэдтэй айл. Баас. За, ийм байна. За одоо та нар өөрсдөө нэг хүүхэдтэй гэсэн хараа. Нэг л хүүхэдтэй гэсэн. Ийм хараа. Та нар өөрсдөө 2-3 хүүхэдтэй гэсэн хараа. Бас байна. Та нар 4-өөс дээш хүүхэдтэй гэсэн хараа. Байна. 2-3. Монголын гэр бүлийн асуудал ингэж буруу явагдаж байгаа юм. Тийм ээ? Бид өөрсдөө их болон өнөртгөн айлаас гаралтай, их болон харилцаа хийдэг чадвар байсан. Гэвч одоо бид нар өөрсдөө багасгасаар байгаа өнөөдөр өөрсдөө 1-2 3 хүүхэдтэй болсон. 4-өөс дээш хүүхэдтэй ховор болсон. Ховор учраас бид алдах тхийн олон хүүхэд. Би алдах дээж. Одоо одонтой би 4 хүүхэд. Одоо яавал одоо төч харчлаа. Яавал гэж хоёр хүүхэд гаргаж алдах тхийн 1-р одоо авах гэж байна. Эмэгтэй хүүхэд гаргахын төлөвлөсөн. Эрэгтэй эхнэртэй болж хадамжлуулах төлөвлөсөн. За гараа төвшөж байгаа юм. Энэ үнэн шүү. За тэгэхээр 17 жил амьдсан айлын нэг амьдралыг яаж 17 жил үу зайгүй сайхан амьдрал сүүлийн 3 жил үсэж чадхаа байсан. Эхнэр нөхөр маш их архив. Маш их архив өдөр шингөө. Маш их цогтно. Хүүхдүүдээ маш их айлгана. Сүүлийн 3 жил тэр айл бүр бүтэн юм нэг ширхэж байхгүй болсон. Тэр хүн зовлон дууссан. Тэр хүн зовлон дууссан. Яавал энэ хүнээс салбар хэлээ гэж бодож байсан. Тэр хүн. Лам дээр очиж бид зовхороо тийм ээ. Жарахаараа би яагаад жарахаараа бодоод аваад асуудаг юм бэ? Би яагаад инээгээд байгаа бодоод авах вэ? Таны очиж өгөөч би бүр жарахтаа бай гэж хэлдэг юм байна уу? Идэж яах вэ? Хүн жоох зовоод ирэхээр аргаан бараад ирэхээр хүн дээр ч
өөрөөсөө асуудгүй тийм ээ? Өөрөөсөө асуух хэрэгтэй аахгүй юу? Юун дээр ч би яагаад зовоод байгаа юм бол? Миний нөхөр яагаад бүгд давтахгүй байгаа юм бол? Тэр хүүг дамаас тийч асуусан байхгүй юу? Тэр даваа яагаад? Энэ хүүхнээс яагаад байгаа юм? Хүүлээд өгье л доо. За, та надад хүүлээд өгье. Гэтэ айжмаар өгье. Тэд үчигтэй ч болохгүй шүү. Тэгсэн чинь тэр дав 100 ширхэг хор өгөөд өдөр нэг мандуу дотор хийгээд аа. 100 хоногт нөхөр чинь чи аз чанаа очно. Өсөл чинь биелнэ гэж. За энэ нөгөө их чинь нойр бохоно. Сайхан өглөөд босчоод мандуу хийгээд дотор нэг хороо хийгээд өгсөн. Өөрөө аживаа гэсэн өгөөд идээд. Тэгээд сүйдээ нөгөө эхлээ мандууга. За одоо мандуу гэх юм. Ингээд нэг сар боллоо. Сар 15 хоногдоо нөхөр бүр өөр болж шүү. Өөрөж савсахт үрж ирдэг байх юм. Эргүүл орж ирээ. Сүйдээ бүр хүмүүсийн ногоо барьж орж ирээ. Сүйдээ нөгөө хоёр хүүхдтэйгээ чи хэм билээ. Батаа байлаа. Тэр нэг билээ нөхөр бацгүй шүү. Бацгүй зүрхсэн шүү. Ингээд хүүхдтэйгээ харилцаа үүсгээд сүйдээ гэр орны засаг залгуудаа Эхтэн ажигс. Хүчтэй бүр. Ханху одоо. Яа. Зэн үгүй. Онт чавгүй. Яагаад чи зовж гинэ? Зовж. Зовхоо яах вэ? Ламтаа. Яа доо таамаа. Нөө дамтэр чи дав шууд гэж. Өгснөө. Өгчихээ гэсэн. Юу ч үгээр жаргалтай болох биш үү? Би дагаж өгмөр байна. Би цог өгч болохгүй. Нүгсүүгийн чи нөхөр өгөхөөр жаргалтай болох байсан шүү. Чи ямар хэцүү юм бэ? Ямар чи? Би таныг үлцээ одоо тэгээ 7 хоног идээд тэр өгөх юм байгаа тийм. Өгөхгүй. Би хайртай нөхөр өгөхгүй гэж ойлоо. Тандрууж өгдөө эсвэл хоёр манай нөхөр өгөхгүй байдаг аргатай өгдөг. Бас ойлоо. Ямар хэцүү юм. Гол тамч гэсэн юм аа. Энэ өөртөө хүүхдээ мантуугаа хийж ойлгосноо. Хүүхдээ өөртөө үйлчлээ. Гол тамч гэсэн байхгүй. Энэ үйлчлэгээ дутсан, халамж дутсан. Энэгтэй хүмүүс чинь ингэ илүүлж тааруулах хэрэгтэй. Хайртай шүү, хайртай. За гэр өгөө нийгэмд бол одоо байгаа. Одоо дийлэнх юм байна. Цагаан зайлган зөв мэдхгүй байх. Яавал зөв яавал буруу мэдхгүй байх. Энэ зүгээр байгаа юм байна. Мэдэх хэрэгтэй. Тийм ээ энэ хүмүүс өөрсдөө жоо мэдэх хэрэгтэй. Цагаан зайлган сайн юу ба муу биш. Тэгтээ хэрэггүй, нам сураагүй, юм үзээгүй, уншаагүй, өөр нэг чагнаагүй, ажиглаагүй тийм их юм багхгүй юу? Тийм баа? Энэ муу биш шүү гэсэн. Сайн би хаалтаа хөрөн зав. Тэгээд дараа юу хайртай гэдэг юм байна. 40 нас хүрээд ихэр хайртай гэж баг хэлэхгүй байна. Тэгээд нэгэн асууж хайртай муу гэсэн чинь хайртай гэж хэлдэг. Дараа та үрээ хайртай муу гэдэг. Өөр суулгаа яалаа гэдэг. Өөр юм суулчлуу яалаа. Хайртай гэж суусан чи хайртай гэсэн баха надад гэдэг. Хэмжиж баггүй. Тэгээд ихтэй хүмүүс чи хайртай гэж хэлэх байлаа 40 нас хүрэх эмэгтэй хүмүүс дөрүүлээд хайрлах. 40 нас хүрсэн хүмүүсүүд 18 та одоо ихтэй хүн эмэгтэй хүнийг эргүүлдэг шиг охиныг одоо эргүүлдэж сэтийн хайж эргүүлдэг шиг тэр эрэгтэйчүүдэд маш их хайрыг өгч эргүүлдэг хэрэгтэй. 40-с дээш насны эрэгтэй хүмүүс гарав. 40-с дээш насны эрэгтэй хүмүүс. За энэ 40-с дээш насны эрэгтэй хүмүүсийг байна. Эхнэрүүд эрэгтэй байтай эргүүлж. Урдуур хаавар яваад. За яах вэ? Урдуур талхах уу байлаа. Чи тав гэж үү? Чи таваас. Баярлалаа чамд. Огшоо, эндээс ч үрч. Эндээс үрдэг үстэй. Баярлалаа. Хараад үрчлээ намаа. Ятаа хооф хийдэг бохоо. Тэгээд таанараа ихнэр хүний ихнэр болсон бас гараа өргөч. Нагнууч яваад. Ингэдэг. Гурлаа зурх ихлээд ихлээ. Хоолой ихлээд гой хувцас чийдэг. Амар хаа. Гэтэ хараа хэд харагдах дург муухай хэрэгтэй гацгаа багцсан
тавцсан. Мөчөөс автаамс. Сиксигээ. Яа тэраагаа бодлоо тийм харагдаад байна. Тэр нөхөр нөгөө зүсээ орсон шонгос хатаа болж байгаа. Ягараа явчихлаа. Тэр учраас хүний нөхөр цай харагдах гэж битээ хийжээ. Өөрийнхөө цай харагдах хийжээ. Өөрийнхөө нөхөр гэртээ гоё байх хэрэгтэй. Нөхөр чинь гадагшаа гарч чаддаг. Гоё уу байж яваад би хайчих юм байна. Одоо This is the better number tonight. Many of you know to go in the Kumeno. Many of the Scott Howard. Montago, we should be, but we get a son, not in there. For somewhere, for some people, watching us, all the youth there, simple like that, what for some, do read the sun, the names in there, they get to put some like Lucy. 내가 웃을 갖다가 해보시고 한국인 스틸이 깨집대 가져가라 할거 딱 할거 뭔가 좀 잘코고서 가라고 자 옛날 기수 40%로 알려드리고 그럼 가만 사람하면서 머리가 웃으래 그거는 웃수가 하이라서 머리가 없는데 너무 하이니지 그때 오른다고 그때 오른다고 다 해들어서 딱 찾고 약간 무슨 짓을 웃어보지 내가 됐어 이거 지금 энэ нууц чорыг өнөөдрөөс эхлээд хэрэгж байна. Маш нууцаар хатчихдаг. Тэр руугаа өчигдөр энэ чинь айгуугаа шатаад ирсэн гэдгийг бодож байгаа. Наад хоолоо ийм бол хүн ахаад яваад. Тэр учраас аг үеих чатаад уралж байгаа. Бүхэн хатаг хайртай гэж хэлжсэн үе бодоод байна. Бачи болцчих даа маш сайхан байлаа. Жаргаж ялаа шүү гэж хоёр. Би хоол ирэх манай дүү нэгээс өгч. Наад жүжиг үзэн. Яа. Ахуйгаа хайрыг авна. Энэ хүүхэд нөр хаалыг зогсох хэрэгтэй ээж би гэж. Би хинэж гадаг. Би өөрөө хайртай юм дээр хайртай юм тоо хийж. Ара гацгаа. Sorry. Нэг чороо хийж сурах бүгдээрээ. Амьдралын хүмүүст нөхөр надад аюул ажилтнаа цаад өрөнд ороод хаалгаад үччихээд чимээгүй. Би яг ч ингэж утгаад ингэж өглөө болж ирсэн. Тэгвэл чи энэ нөгөө ихтэй чи бүгдээ ширээн тавиулаа гоё утсан юмсгөл бүр баярын гоё утсан ширээн дээр гоё идээ будаад нөгөө хоо салаад гоё юмудаа тавиад тэгээд гоё ай тавиад үжиглээд шинэ ч бодож гарч ирээ. нөгөө яараа утгаад байсан гоё энэ чи сонирхол би энэ чи сонирхол юм гоё дараач байгаа бай. Дуунах бай оролцохгүй. Ерөөсөө тэр боддог гэсэн юм. Манай нэг ерөөсөө надтай яг шүрүүг дээрээ давтараа өглөө уурч чангараа явж. Би ерөөсөө тэр бараг яаж өгдөг чинь саавч. Чи баяр хийгээл дооч юм гэж баяр хийгээл инээгээл үчигтэй санаа. Нэлтдэг ажиж байгаа юм бодоод. Тэр нөгөө хурж нэг хараа бүрээ ядаж ирсэн үчиг босч ирээд би дүүргүй. Атоо тэр орчихсон байгаа юм. Хүүхдээ гिचгдээ динэж би чи бүр авч яваад байх шээ. Багт бол тэр бүтэнгүүд үзэр тийм юм шиг. Тэр бүтэнгүүд бол ерөөсөө уцаа салгаад гэртээ хоолоо игээд хүүхдүүдтэйгээ тоглож идэв. Одоо давгаа амт дотор ороод үзсэн найх гэсэн. Ачтай тэгээд маш их нэрэг ав. Маш их стресс тайлдаг байхгүй юу? Хүүхэд гэдэг чинь хариуц цагаан учраас хүнд маш их энерги өгөөд. Сайн энерги өгөөд. Стрессийг маш хурдтай тай. Хамрын хэд явах хэрэггүй шүү. Хамрын хэд явж энерги авах гэдэг. Хүн ирээд тэгээд мухаа үгээд чосоо шиг байна. Өндөр тутам өөрийнхөө хийж байгаа амьдрал дээрээс хүн баярлуулаад аз жаргалтай нэстэг үг хэлээд яв. Сайхан хүмүүс бай та нар яг хөөрхөн хүмүүс бай та нар ямар хөөрхөн үдтэй гэж энэ хүмүүс бас одоо энэ хайр бас mấy хүмүүс ингэж турхаа ингэж та нар яасан хөөрхөн хүмүүс бай та нар хайр No?
Ойлцгий юм уу? Ойлцгий. Дээрс хараа дээрс. Чадахгүй, өгөө, мэдхгүй, өгөө гэдэг. Хайцсан хүн болгондоо муу юм. Маш их хурдуулж ийн өөрийгөө. Хүмүүс мэдхгүй. Эмэгтэй хүмүүс тэглээс нэг чи өөрөөгөө бандсан чи намайг тааш нийлээ биш. Бэ чи минь үгүй чи минь чи дуустаа. Хоёрын баш мэдэн донтоогоо орчихвээ. Одоо мэдэн таашчихвээ. Чи нэрхтээ оттоош үдээ болтоо. Эвгүй юм болтоо гэж. Гэрвэт 14 настай хүн бэлгийн эрвэгийн их боловсрч ирдэг. 43 нас хэрэг байхгүй. Байгалаасаа зөв хүмүүс бол. Тэгвэл хүний эрхтэн дотор тийм ээ нүд харан чих сонсон хамар үнэрлэн бэлгэрт яах ёстой. За тэгэхээр хүүд нэгдэг хараа чинийх биш шүү бэлгэлсэн гэдэг юм. Чинийх гэж бодох юм бол өвчин тусна шүү. Минийх гэж бодох юм бол эхнэрэн салчдгийг шүү. Минийх гэх юм бол өвчин тусаад доох тусаад өвчтгийг шүү. Минийх гэж бити бодоо энэ хүүхдүүдтэйгээ үгээрээ гэдэг хэрэгтэй шүү. Бэлгэлсэн гэдэг ганц. Бэлгэлсэн гэдэг минийх. Араа чи яах гээд минийх гэж бабад яваад байна. Минийх гэж бодсон хүмүүс таасан. Тэр үеийн ганц текст юм. Өөрөж шүү. Хоосон хүнтэй ч секс сайн юм байна. Цаавдаггүй байхгүй юу? Баян хүнтэй ч гэсэн секс их болсон гай. Мөнгө нэргүй байхгүй юу? Би хоосон ирсэн хоосон яа. Маш сайхан өөрийн чин сэтгэлээсээ хайрладаг хүн хайж байгаа. Би секси гэдэг ихтэй хүмүүс. Бид гарсан. Тэр юм бэлгээс нийлээд гарсан. Бидний дотор ихтэй бүх хүн байгаа. Ихтэй ч хүн байгаа. Ихтэй ч хүн байгаа. Бид өөрсдийнхөө хувьд ихтэй хүнийг хэнийг гэж харах вэ? Миний юм хэнийг харах. Би энтэй суугачтай. Бай. Тэр сууна. Тэр баян хүн байх. Тэр сууна. Сонгох. Ихтэй хүн сонгох. Яг би гээд дуусч. Ихтэй хүн сонгох. Хайр хайртай үсгэх. Тэгээд энэ асуудлыг болохоор бид гэр бүлийн цөм асуудал. Хайр бидлээ. Энэ асуудлаар зөвөр ойлгох бол. Тэгээд чинь Вашингтон 20 сая төгрөгийг боловсруулж авсан. 2005. Тэгээд би үржирээд бүх цааваа тэнд очиод юу ярьсан гэсэн. Нэг юм хэлсэн. Надад чиний нэг хэрэгтэй байна. Тэрийг хэлбэр тийшээ авчиж. Юу гэж юм. Миний хүчний их гинэ. Би зүгээр хөх юм эцэс нас цааваа би тэрийг чинь зүгээр асууж байна. Би ч үгүй гэж хүчээс би зүгээр мөрөөрөө яваа. Үний юм зүгээр тулаад яах вэ? Ийм үү заяа. Өнөө баяж байгаа зүйтэй гоё юм зааж гисэн байх. Чам миний нэг хэрэгтэй байна. Аюу гэж зүрх гэж юм. Үгүй чиний би хэрэгтэй. Миний хэрэгтэй. Чи зүгээр хүүхийгүүд явдаг шүү. А? Эцэс нь юм асуу. Өнөө юм дуусах санаа. Хэцүү юм байна. Чи мэдээж ихтэй хүмүүлээж ав. Энгээс ихтэй хүмүүс бэлгийн ямар нэг гомдолтой асуудал хийцэн бэ. Дараа хийцэн бэ. Маш их ухаан зааж. Маш их төвчээр зааж. Гинцэн байдаг нөсөө хөрсөн шүү дээ. Хаан бол хаан. Хоорондоо байгуулдаг хэрэгтэй зай башин гадар 10 хүн байна хараад байна. Цэцгээ нөхөр хөөснөө гэж чүрч байгаа. Нашинтаа би масаж хийштэй гэж юм байна. Энэ нэг юу ихтэй хүн хаа. Ихтэй хүс маш хоо. Нөхөр үрч хүн үнэхээр суугнаас ирж байна. Гадаад байна. 40 мянган ирж байна. 15 мянган ирж байна. Шамд явж байна. Маш зүг юм. Байгаа хүмүүсээ битгий бол. Байгаа хүмүүсээ маш их хайрлаж байгаа. Гадаадын хүүхнүүд Монгол ихтэй хүнтэй суух гэж ирээд байгаа. Угаа тэр мусаа болж ирсэн шүү. Би шиврээ өнөртсөн гэдэг хүнтэй чинь. Урд чамаа явахын тулд 50-60 сая төгрөг өгөх юм байна. Нэг л унтаад явах юм. Их манай эмэгтэйчүүдийн хүн гэж харахгүй. Байлтан.
ваад ус. Мөндөрлөг. Ингэж хатдаг. Тэгээ гадаадын орнд болохоор эргэжтэйчүүд эмгтэй юм шиг болсон. Нүрээ боддог, эмэгдүүлдэг. Санийхан нэг байрыг тэрхгүй олчиад ингээд угсаа хийж байна. ийм явдаг. Эргэжтэй харагдахгүй. Монгол бол эргэжтэй юм байна. Тэгээд айгу соёл. Тэр хайсан шүсэн дээр өөрөө гიშгэ өөрөө хооронд мэддэг байна. Хотын соёл, хөдөөний соёл. Хөдөөнөөс бүх гайвуу гэсэн хотод орж. Хотын бүх гадуур гайвуунууд гадагшаад байна. Улаанбаатар нийслэл хотод Монгол улсын эргэн хүн тэр нийслэлтэй амьдрах хэрэгтэй. Тийм үү? Нийслэлд амьдраад нийслэл төрөлцгийн бодлого буруучаас гадаад руу явчихдаг. Яаж дуудсан орж ирэх вэ? Яаж ч орж ирэх вэ? Эвч хөдөө орнуудын хөгжсөн нөхцөл бүгд тогтвол. Бүгд тогтвол. Тэр соёлыг мэдэхгүй. Суурин соёл. Энэ соёлыг бол ааж албах хүн болгон шүүмжлэх юм байсан биш. Хүн болгон ухааруулж ойлгож хийхин төлөөнө. Энийг сайн бодож ирчүүдээ олоодгүй муухай гэдгүй. Бүх ирчүүдээ хайрын задуу. Хэрвээ нэг л бурхан бай. Нөхөр гэдэг бурхан, эхнэр гэдэг бурхан хааж байна. Ганцхан нөхөр гэдэг бурхан байна. Тэр хүнийг амьд бурхан шиг шүтэж, амьд бурханаас одоо бурхны шашны судраас та нар сургаалыг аваад мөрдөөд байдаг шигэ нөхрийнхөө хэлсэн үгийг яг хэлснээр хэрэгжүүл. Буруу бол буруутаагаар хийгээд алдаа дотроо харагдчихтаа. Ахаад асуусан чи тэг чи хийгээд унаад туцаад харагдчихтаа. Ахаад асуусан чи ахаад харагдчихтаа. Дөрөв удаа нөхрөөч буруу юм ярих. Өө энэ чи бүр натаас бүр асуугаад энэ бүгээ гатив бэ. Одоо унши. Тэгвэл ихэр бол миний хэлснээр явж чи хөл овоочтаа. Миний хэлснээр явж чи өөртөө очтаа. Миний хэлснээр явж чи бүтгэжлээ. Асуултаа. Нөхрөөсөө бүр асууж чадна. Яг наад чинь тэнгэр эцэг юм чинь. Өө хийж чад. Ихийг бол дээлзээ. Гэрийн доторх асуудлыг хийхгүй шүү дээ. Гэрийн доторх асуудлыг эмэгтэй хүн хийдэг. Гэрээс гарсан асуудлыг нөхөр хийдэг. Ойлгож байна уу? Гэрийн доторх асуудал нөхрийг дэндүү бодоснаас эрэгтэй хүн эмэгтэй болсон байна. Хаваа шанаар ярьдаг тэр гэр доторх одоо энэ хүн нэг баяр ингэж ингэж ёо эмэгтэй хүн хаагаад эмэгтэй болсон байна. Тэгээ шараад тумаа зарчмын хөлбөө. Та нөхөр өөрөө ярих шүү. Үгүй эмэгтэй хүн шиг бодож эмэгтэй хүн шиг ярьдаг болчихжээ. Тэр учраас эмэгтэй хүн хахад нөгөө бүжиг өөрөг бодомжаар хэнийг дараа. Төсөө өрсөн шүү. Тэгээд нөхрөө битээ төсөө өрсөн шүү надаа. Тэр учраас өөрийн цорын ганц нөхрөө, өөрийн цорын ганц эхнэрээ энэ цаг үчээс хойш олж авах бол бүгд гэр бүлийн андгаа гэдэг. Хань дууддаг андгаа гэж ганц юм. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхэд тэнгэр заяат өвдөөс. Үр хүүхэд үр хойчтой бат бих гэр бүлийг үлдээгээд өгнэ. Яг аян устай орон дураад 10 сарын өмнө гэр бүлийн андгаа гэдэг боломжоор авч. Гэр бүлтэй хүмүүс нь хоошоо тараагаад авчих нэг нэ. Гэхдээ энэ даалын хэлбэг баг шүү. Гэр бүлтэй хүмүүс нэг гэр бүл хүн одоохон гэр бүлтэй болохыг хүсэж байгаа нь одоохон гэр бүлтэй болохгүй жоохон байж гэсэн хүмүүс жоохон байж заяа. Арай болоогүй би нэг одоо түгнэмээр ашигла гэр бүлтэй болохгүй гэсэн. Тэгээд энэ гэр бүл хайдууд хандгаад та нар өдөр 3 удаа уншаарай. Үлгэр дөөрөл болж чадсан. Бат бих гэр бүлийг байгуулснаар. Улс орныхоо хөгжил. Дэлхийн их тайвны төлөө. Ариун үйлсэд хувь нэмрээ оруулах. Өв тэгш гэр бүл байгуулахаа. Тэнгэрлэг өвөг дээдс. Хойч үеийн хаан өмнө. Андгаалж байна. Хура. Баярлалаа. За бүгдээрээ маш сайхан хувь шиг авлаа. Бид өөрсдөө бурхан учраас бид өөрсдөө маш гайхамшигтай андгаа өгсөн учраас бид энэ цаг үеэс эхлэн өөрсдөө өөрчлөгдөж маш гайхамшиг гэдэг.
Чадахгүй. Энэ Монгол хүмүүс. Бид зөвхөн монголоор ярьдаг өвдөөцийнхэн хийж хэрэгжүүлж байсныг өөр удаа өвдөөж чадна. Чадна гэдэг бат итгэлтэй хүмүүс гараа. За ямар гоё вэ? Нэрээ шүү. Атархан бүхэн төрөлд авахгүй шүү. Космос төрөлд авахгүй шүү. Тэгэхдээ маш удаан хугацаанд хийдэг нэг маш амархнаар би ярьсан шүү. Би бол 4 жил энийг хийж ээж, 4 жил уйлж ээж би өөрчлөгдөж чадсан. Тийм учраас өөрийгөө өөрчлөхөд бол маш их цаг хугацаа хэрэгтэй. Таны эрен тойрон байгаа аав ээж ах トゥ өөр хүүхдүүд чинь таныг бүр гайхдаг байх хэрэгтэй. Үгүй ээж яац юм болоо. Үгүй аав яаж чадаа юм болоо. Үгүй миний хүү яац юм болоо өнөөдөр. Хайртай шүү гэж хэлсэн. Хайртай танартаа гэж ингэж авах. Тийм. Авсугаа би угаа. Би хэлээд. Ахын яаж болохгүй. Өдөр цагаар би. Зай, би зай. Хөшөө хүчтэй. Хөдлөж байгаа хөдлөж залууччдаг. Гэнас гэж. Гэнас гэж. Тэр дотор маш их хүний урдуур орж хөдлөх хэрэгтэй. Маш их гүйж харих хэрэгтэй. Ажлын асуудлыг, нийгмийн асуудлыг нийгэмтэй орхих гэрэлүү орж ирэхдээ нийгмийн бохир асуудлыг битгий зөвхөн хоёр биеийнхээ тухай яа. Зөвхөн хайрынхаа тухай яа. Битгий мөнгөгээ. Битгий байшин сав яа. Хайртай гэж л байшин тавгааруулж байгаа. За нэг ихтэй төгөр хоёр гарч ирээ. Би ацтаа бас гоё нууцч зааж. Гараад нааш. Энэ бол баста хамгийн гоё биш. Ийм олон хүмүүсийн гэрчтэй энэ үйлдэл хийдэг бол. Заяа. Ахаад гэдэг юм. За ямар хөөрх юм бэ? Ямар адилхан гэж хоёр араач. Баяр үргэлжлээ. Ямар зүрхэнд наараа нэг гараа мөрөн дээгүүр нэг гараа суган даавар хоёр хазраа нийлүүлээ. За юурэ. За ингэ зүрхэд наа. За ингэ за энэ харж ич нүгэж. Энэ. За чи нүгэж. За хүн ярьдаг хэрэгтэн байна. Энэ хүн ярьдгүй хэрэгтэн байна. Энэ зүрх. Энэ зүрхэнд наадаад ингээд 4 удаа өдөр зогсож чадвал үг ярихгүй ойлголцсон. Энэ хүний доторх бүх юм энэ хүн чимгэн. Энэ хүний доторх бүх юм энэ чимгэн. Үг ярихгүйгээр өдөр өнгөрнө. Баяа. Үг ярихгүйгээр 4 удаа. За 8 удаа хийлээ. Гэрэг 8 удаа тэмдэглэвэл маш их бизнесээ санаа орж ирнэ. Маш их гоё мөнгө олдог төв жива төгрөг хөлөөр дүрм 20,000 төгрөг ингээд бүр навсаагаад гоё нав мухай навхугаа яа гэдэг гоё үдий түүж авах. Аа 8 удаа тэмдэглэв. Үгүй. 12 удаа тэмдэглэвэл аз жаргалаар би хаада нэг хүн болно. Баяа. Тэгэхээр энэ тэрвэрлэл гэдэг энэ гайхамшиг та хүнд бол та нар мэдж байгаа бах тийм ээ. Маш их тэрвэрлэл хэрэгтэй, биед зүрх хэрэгтэй. Хосч тосооч нөгөө шопси чинь бол яриулаа. Муухай юм. Цалдаа малдаа жинхэнэ унтсан чи тэгээ өстө чамаа тэр тэгжсэн боц чамаа тэгж суудсан гэсэн чинь би юу ч бас салнаа малнаас би бүр яваа чи бүр тоохгүй ах шигтэй гэж ингэжсэн дараа гүччээ тэрвэрч. Дүрхэд наа. Тэр өөр чи тэгж ярьсан. Чи эзэн үштэй амар залтай штэ гэдсэн чинь хайртай. За найзаа миний сайн Facebook үгийг өөрчлөө. Үг нь өөрчлөв. Үгийг өөрчлөлт тэрх хэрэгтэй. Үнэхээр хайртай. Үнэхээр аз жаргал хүрэх гэсэн хүн бол ханаа 30 минутын туршид хөдөлгөөнгүй тэмдэг зогсож чадсан. Хүмүүс одоо та нар тэрвэрлэж сураагүй. Нэг секунд тэрвэрээ. Тэрвэрлэвэ. Энд тэрвэрлэх биш. Эмэт? Эхний хүмүүс болохоор ээж нь ялах багт мэдүүлэхдээ бүксийг нээж нуруугийн нэлсээр агаад бүксийг нуруугаа тэр эхнэр нь нүрийг хаяа нурууг цаашаа гадууч ингэ цаашаа
Нормаж гэдэг. Нормаж гэдэг баггүй. Намайг илээд ихгүүлээжтэй гэж байгаа баггүй. Би орчуулга хийх баг. Монгол руу орчуулга хийх гэсэн. Тэгээд хүмүүсийг яриа чанжаа. Тэгээд байсан. Яасан тэр өөрөөр ингэ. Ойлгоогүй юм би яриад гээ. За нөгөө чи X байна. Нөрөг нэг яриа. Нөрөг нэг нэ 2 3 гэж үнсээ хайртай. Хүний бэлгийн нуруунд дээр байдаг. Тэр хүн орж ирээд муухай үг яриа. Хараагаад гараад яваад нуруу надад хүссэн юм өөрөө аваад гараад чирдэг. Тань тахтаа өсчтэй. Хүмүүс энийг мэддэг байхгүй. Надад хүссэн бүх юм өөрөө аваад гараад чирдэг байхгүй. Тийм учраас энэ үгийг хэлэх. Дээрээс нь хань ижлээ маш их сайхан нурууг нэг унд чинь бүүвэж илж. Энэ илж өгдөг нөө шүл найргуухан хүүхдээ өгүүлдэг ажлыг ихтэй өгөх. Нэг шүлж найргуухан чадахгүй наагаад. Бүр анхныхаа хүүхдээ нэг 2 өдөр л шин босч хуурай гэдэг. Яа. Байгаласаа чадахгүй. Байгаласаа чадахгүй юм битий нэг хэлдэг. Байгаласаа чаддаг юм нэг. Нэг л өдөр хэрэг болно. Ихтэй хүн. Нэг л өдөр хэрэг болно. Та өөрөж хамгаална. Та зовлон тохиолдсон үед түүнийгээ түшдэг. Та яана гэсэн сандарсан үедээ түүнийгээ түшдэг. Бусад үед битээ заваа. Бусад үед битээ заваа. Тэгэл та багш шиг яриад гурил удаа. Та гурил өгч гинэ. Би сул гэрэлтэй тэгсэн үү? Би чам мах өгч гинэ. Тэ, моцорч гинэ. Бирээсо. Юу ч тийм хийгээ байхгүй юу? Би асуух байхгүй. Манай нэг надад мөнгө саяхан төгрөг өгдөг. Уг нь 10 сая төгрөг болдог байхгүй. Ингээ сая төгрөг. Ямар сая төгрөг надтаа суучаасаа. Би суух юмстэй. Сая төгрөг дээр 100,000 заас өсчихтэй би баярлаа. Зүгээр хайрлахад бэлэнтэй. Тийм ээ? Бид мөнгө авахын тулд үнээс сураагүй. Бид хайрыг авахын тулд суусан. Хаяа бити явчаасаа. Хайрлж байгаасаа. Ахын хэмжээнд өөрийнхөө хэрэгцээ дэмийг өөрөө олох ёстой. Тэгвэл тийм их хайртай бол өөрөө олооч тий. Яагаад нөхрөөсөө тэгэхээр байгаа. Өөрөө олж чаддаг бол өөр хэрэгцээ байгаа бол өөрөө л олох ёстой. Шудраг байх хэрэгтэй. Ажил тэгшил ярих юм бол ажил тэгшил байх хэрэгтэй. Нөхөр 10 сая болдгоо эхнэр 10 саяг л олохын төлөө өөрийгөө зориулах ёстой. Тийм ээ? Тэгээ яг ард суучаад яг хүүхд ирэхийг гаргаснараа төрөө бариад яг хүүхдээ өсгөж байгаагаа төрөө бариад ах. Муухай. Тэгвэл энэ цаг үеэс ихэд хоёр биеинтэй түшиг тулгуурлаад нэгдэж тэрвэрлэж чадах юм бол хоёр талаасаа тэмцэж чадах юм бол баялаг гэдэг чинь зөв нүдэрийн зураг үүснэ. Гоё юу? Гоё. Гацэр би бүгдээ баяр болсон гэж байна. Хайртай хүний хайрлахын тулд мөнгө хэрэгтэй. Баяр гэдэг юм. Хайрын харилцаанд заашгүй мөнгө хэрэгтэй. 4 төрлийн гэр бүл байна. Эвэн жилдээ хагас үгээр ярилцдаг гэрлэлт гэж нэг байна. Хамтран зүтгэдэг хоёр талаасаа босгодог гэрлэлт гэж нэг байна. Романтик зөвхөн хайр дурлал авсан л доо. Залуу хосууд байна. Өдөр насны эдэрчөөс 50-аас дээш насны хүмүүс. Оюун санааны хувьд зөвхөн таашаал авах гэрлэлт гэж бас байна. Байна. Энэ 4 янзын гэрлэлтээс өнөөдөр танд аль нь хэрэгцээтэй вэ гэдэг дээрээ тогт. Яах ёстой вэ гэдэг дээрээ тогт. 144 янзын гэрлэлт байгаа. Аз жаргалтай бүгд амьдарч чадна. Бүгд аз жаргалтай амьдарч чадна. Ганцхан энэ хүний ямар дутуу асуудал дээр би анализ хийгээд тэр асуудал дээр нь яриад авахгүй тэр чаддаг зүйл дээр нь харьцаа хийх вэ гэдэг дээр. Эхнэр нөхөр өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгтээ тэр өөрчлөгдөхгүй. Нохоож ихтэй, хулгаж ихтэй, үхэрж ихтэй, гахааж ихтэй бүгд байгалаасаа од иргэсээс ондоо хүнийг ондоо болох гэж хичээжсэн даа. Айсын дагуулаад байгаагаар нь хайрлах шиг сайх юм да. Яагаад байгаа учрыг олох шиг сайх юм да. Тийм үү? Тийм. Тийм учраас ер нь бол тэр 144 янзын гэрлэлтийн талаар дараагийн удаа тухайлан бас лекцж болно. Яг энд байгаа хүмүүсд өөрсөнд нь би гахаа тэр нохоо штэ, би хулган тэр үхэр штэ. Болно штэ. Бичгээр өгөлтөө. Би бичгэд чинь бүгд бичгээр хариу өгье. Яг гэж бол бас хэцүү 144 янзын гэрлэлтийг. Тийм учраас яг бичгээр өөлөө ихэд хандаж чадах юм бол бичгээр хариу өгнө. Болов уу? За тэгэхээр бүгдээ Монголын хөрсөн дээр Монгол уламжлалт өвгдөөцөөс ирсэн Монгол гэр бүлийн ёс дэлгэрэх болтугай гэж
Тэгэхээр маш сайхан авч явах хайраа